1 2. За өдрийн минь итгэлийн ахын дүүс нар минь ээ. Бүгдээ хамтдаа энэ өдрийнхөө эзнээгээ сонсдог. Дотгошоогоо зүрх сэтгэлрүүгээ сүнс рүүгээ хардаг. Оюун бодлоо эргэн хардаг энэ цагийг бүгдээрээ эхлүүлцгээе. Тэгээд хамтдаа бүгдээрээ энэ цаг мөчид залбираад эхэлцгээе. За тэгээд юуны тал дээр дуу дүрс ямар шууган байна. Гацж матж байгаа зогссон зүйл байвал хэлээ яваарай. За тэгээд бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг хамтдаа эзнээс сурсан цаг гаргацгаая. Бүгдээрээ залбираад эхэлцгээе. За хамтдаа залбирцгаая. Эзэн минь энэ цагийн төлөө би талархаж байна. Аваа бид нар ямар нэгэн хин нэгэнд өгөхөөр хин нэгэнд нөлөөлөхөөр бид ирсэнгүй эзэн. Яг энэ цаг мөчид зөвхөн бид өөрсдийгөө бодож таны оршихуйд баян хангамжаар дүүрэн мэдлэг мэрэгэн ухаанаар гарах гарцаар үннээр дүүрэн эзэн танаас сонсохоор танаас сурахаар бид дор бүрнээ байгаа газараа эзэн зүрхээ шалган тань руу ирж байна. Яг одоо эзэн минь та өнөөдрийнхөө энэ үгээр дамжуулан биднийг та шинчлээч, засаж залруулаач. Тэгээ биднийг эзэн ирээдүйд хүлээж байгаа тэрхүү амьдралын даваа тулаан дунд эзэн минь бид амжилттай байж таныхаа хөвгүүд гэсэн нэрийг хадгалж чадхад та туслаарай эзэн. Тэгээ энэ өдрийг ариун сүнс таньда даатхан, зүрх сэтгэлээ танд тавин даатхан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг хамт уншийе. За тэгээд уншихаас өмнө өнөөдөр маань бол ерөнхийдөө та бүгд үзээд явж байгаа бол үзсэн болвол шинээр үзэж байгаа бол Матай 5-аас 7 дугаар бүлэг бол Есүс Христийн итгэлийн амьдрал, Есүс Христийн 3 жилийн үйлчлэлийн хамгийн эхний уулан дээр суугаад сургасан тэрхүү цуврал сургаал явж байгаа. За тэгээд 5 дугаар бүлэг дээр Тэнгэрийн хаанчлалын хамгийн суур ойлголт болох Есүс Христ амаа нээгээд хамгийн анхны сургасан зүйл болох Матай номон дээр байгаачлан Матай 5-ын 3 дээрээ сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтөе гэд эхэлж байгаа. Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм а гэд. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал тэднийх буюу бид Тэнгэрийн хаанчлалд орох тэр хамгийн анхны бидний ухаарах тэр тийз, плед тийшээ орох эрхийн бичиг юу вэ гэхлээр бид сүнсэндээ гимтэй гэдгээ ойлгож сүнсэндээ бид дангаараа инх тайвны батаад оржоо таны дангаараа таны сүнс дангаараа ямар ч Тэнгэрийн хаанчлалд Бурхны зөвхт байдалд аврагдах зохистой нэгэн гэдэг тэр ямар ч бидэнд тэрхүү эрхийн бичиг зохистой байдал байхгүй маа гэдгийг ойлгоод гимтэн гэдгээ ойлгоод сүнсэндээ ядуу гэдгээ ойлгох үед эзэн биднэрт зөвхт байдлыг ариун сүнсийг нэгүслийг Бурхны хүү гэдэг тэр үрчлэлийн сүнсийг биднэрт өгдөг талаар Есүс Христ хамгийн эхлээд ярьсан. Тэгээд тэндээс цаашаага олон тэрхүү итгэлийн амьдрал Тэнгэрийн хаанчлалын зөвхт байдал нь ямар зөвхт байдал юм бэ? Хуучин гэрээнд, хуулинд, энэ дэлхийн ертөнцийн тэрхүү хим хэмжүүрээс Есүс Христийн сүнсийг авсан. Тэрхүү ариун сүнсээр амьдарж байгаа тэр амьдралын зөвхт байдлын хим хэмжүүр ямар гайхалтай тэрхүү цөмд байдгийн, гүнд байдгийн бэ? Бүр хамгийн наан үрийн төдийд тэрхүү хим хэмжүүр яригддаг гэдэг Есүс Христ хуучин гэрээний 6 хуулийг иш татаад 5 дугаар бүлэг дээр өнөөдрийн бидний үзэж байгаа хамгийн сүүлийн хэсэг болох 6 дугаар хэсгийг одоо бүгдээр үзэх гэж байна. Тэгэхээр 6 хэсгийг Есүс Христ хуучин гэрээний хуулийг иш татаад тэрийг ингэж та нар сонссон. Хуучин гэрээний хууль нь ингэж байдаг. Харин ариун сүнсийг тэгээ явж байгаа та бүгд бол ийм зөвхт байдлын дуудлагатай юм шүү, боломжтой юм шүү, чадвар нь ариун сүнсээр дамжуулан өгөгдөж байгаа юм шүү гэдгийг заагаа явж байгаа. За тэгээ бүгдээр хамтдаа өнөөдрийн хэсгийг уншийе. За сүүлийн хэсэг дайснаа хайрлах вэ. За энийг уншихаас өмнө бүгдээр өчигдрийн нэг хэсгийг та санаарай. Хариу авах талаар, өшөө авах талаар хин нэг намайг хохирох юм бол би хариуцлага тооцох тал дээр нүдийг нүдээр шүдийг шүдээр гэснийг та нар сонссон гэдээ Есүс ярьсан. Та өчигдрийн видеог үзээгүй байгаа бол та үзээрэй. Тэр тал дээр өчигдрийн видеон дээр энийг маш дэлгэрэнгүй ерөнхийдөө бид ойлгож ухаарсан юм хуваалцаад явсан байгаа. Тэгэхээр энтэй яагаад энийг одоо ярьж байгаа юм гэхээр маш шууд холбоотой нэг бодлын хэлхээ нэг суурин дээрээ ярьж байгаа сургаал шүү дээ. Тэгэхээр сүүлийн 2 хэсэг бол бараг нэг гэж ойлгож болно. Тэгээ энэ тентхийн номлолууд бол голцоо нэг явж байгаа тийм зүйл анзаарэгдэж байгаа. Тэгэхээр би ингээд 2 хуваагаа явж байгаа. Тэгэхээр яг нэг гэж та ойлгоорой. Юу вэ гэхээр намайг хохироосон хүнийг дэлхийн шударгаас, хуучин гэрээний шударгаас адилхан хохироосон тэр хэмжээгээр яг адилхан байдлаар би хариу авч хариуцлага тооцож тэгээд тэр хүний хийсэн буруу зүйлд нь тохирох хэмжээний
тэр ялыг нь өгөх ёстой гэдэг энэ зүйл бол хуучин гэрээнд болон өнөөдрийн улс үндэстний хууль, эрүүгийн хуулиудад байдаг, нийгмийн хуулиудад. Харин Есүс Христийн ариун сүнсийг тээсэн тэр хүн ариун сүнсээр дамжуулан Тэнгэрийн хаанчлалын зөвхт байдлыг юу гэж ярьсан бэлээ? Хайрлах талаар ярьсан те. Намайг хохироосон нэг те. Намайг хохироосон нэг цаана наад тэр хүнийг нь хайрлаж бид нар энэ дээр те бүр ингээд өчигдөр үтсэн би ярьж ин л да. Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа тавьж өгөх тэр сэтэл нь юу вэ гэдгийг өчигдөр бид нар ярьсан. Хайр гэж. Хайртаа Ерос хайр, эхнэр нөхрийн хайр яриаггүй, аав ээжийн хайр, анд нөхдийн хайр яриаггүй. Бурхан хүнд байдаггүй, бурханаас л өгөгддөг, ариун сүнсээр дамжуулан бурханаас өгдөг тэр агуу хүч болох агапе хайраар л энэ хайрлах боломжтой. Ингэж бид нар намайг хохироосон нэгнийг бид нар хайрлах талаар ярьсан. Ингэснээрээ яадаг гэлээ? Тэр хүнийг нь хайрлаад, намайг хохироосон хүнийг нь хайрлаад, харин цаана байгаа тэр бузар муугийг нь бузар муугийг нь тэр хүнээс салгахтай, бузар муугийг нь устгахын тулд наана байгаа хүнийг нь хайрлсан. Тэр гайхалтай агапе хайр. Тэгээд олон юм ярьсан. Та өчигдрийг үзээрэй. Тэгэхээр ийм байдалтай явж байгаа баг үргэлжилэх гэсэн үг шүү. Яг үргэлжил. За тэгээд бүгдээрээ харъя. 43-ыг уншия. Гэхдээ 42-ыг та ингээд санаа яваараа. Есүс Христтэй гуйсан хүнд үг чамаас зээлхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. Хайраа илэрхийлэхэд бэлэн байх талаар би ойлгож ухаарсан юм ярьсан те. За ийм байдалтай явж байна. За үргэлжлүүлээд өнөөдөр бүгдээрээ Есүс юу ярьж байна харъя. Хөршөө хайрл. За та ингээд үг болгоныг энэ дотроо бодоод, утгыг нь бодоод ингээд тогтож та ойлгоод уншаад яваарай. 43 дугаар ишлэл. Хөршөө хайрл. Дайснаа үзэн яд гэж хэлснийг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчигчдийн төлөө залбир. Тэгснээрээ та нар Тэнгэрдэх эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээрч нараа тэрээр мандуулж, зөвхт болоод зөвхт бус дээрч бороо оруулдаг юм а. Та нар өөрсдийг чинь хайрлагсдгийг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийм үйлддэг босуу. Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэдлэлвэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг босуу. Тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Амен. За ингээд анзаарж байгаа бол те яг л хайр явж байна. Хамгийн ихний ишил. Өнөөдрийн 6 дахь хуучин гэрээний хуулиас иш татсан 6 дахь хуулийг одоо бүгдээрээ үзье. За өнөөдөр ингээд хуулийг би биелүүлэхээр ирсэн гэсэн Есүс Христийн тэр тунхаглалаа Есүс Христ өмнө хэлсэн байгаа те. 5 дугаар бүлэг дээр хуулийн биелэл гээд. Тэгэхээр энэхүү хуулийн биелэл яаж биелүүлсэн юм бэ гэдгээ бид нараас үзсэн. Та хойш нь сөхөд хараарай. Тэгээд хэрхэн яаж Есүс Христийн дотор зөвхөн Есүс Христийн ариун сүнсээр л зөвхөн хуучин гэрээний Израильчуудын 1400 жилийн турш чадахгүй байсан тэр хуулийг хэрхэн Есүс Христийн сүнсийг дотроо тээсэн өнөөдөр харь хүмүүс бид нар хүртэл Есүс Христээр дамжуулан хэрхэн хуулийг хэрхэн яаж бүр фарисеучуд хуулийн багш нараас буюу Матай 5:20 дээр байгаа хэрхэн яаж давуулан биелүүлэх талаар ингээд иш татсан 6 хуулийн иш таталтын сүүлийнх нь өнөөдөр үзэж байна. За тэгээд энэ бол дайснаа хайрлах гэдэг ойлголт. За энэ нөгөө фарисеучуд хуулийн багш нар маань өөрсдөө юу заадаг вэ? За харъя бүгдээрээ. Хөршөө хайрл, дайснаа үзэн яд гэж бурхан хэлдэгэ. Мосегийн хуулинд байдгаа гэж заадаг байсан байна. Есүс Христийн үед Есүс Христ ийм нийгэмд 30 хүртлээр насалж тэгээ 30 наснаас 3 жилийн шин гэрээ, шин тэр гайхалтай Тэнгэрийн хаанчлалыг биелүүлж явах үедээ энийг одоо тайлбарлаж эхэлж байна. Гэж хэлснийг та нар сонссон. За одоо бүгдээрээ эхлээд одоо шууд энийг заншил ёсоороо бүгдээрээ энийг энэ хуучин гэрээнд хин хуулийг нь эхлээд ойлгоё. Тэгээд дараагаар нь Есүс тэрийг одоо юу болгож байгааг нь буюу биднэрт хамаатай тэр хэсэг шүү дээ. Өнөөдөр ариун сүнсийг тээсэн Тэнгэрийн хаанчлалын дүрмээр амьдрахаар явсан та биднэрт хамаатай. За одоо бүгдээрээ харъя. Хуучин гэрээнд ингэж байдаг гэж фарисеучуд заасан юм байна л та. За одоо бүгдээрээ харъя. Хөршөө хайрл гэж байна. За болж гин гоё байна те. Миний хөршөө хайрлж болж байна. За тэгсэн чинь ингэж ярьж байна. Дайснаа үзий яд гэж заасан юм байна. За ингэхээр ер нь ойлгомжтой шүү дээ. Дайснаа бид угаасаа үзий ядна. Гэхдээ энд нэг танд нэг бодол орж ирж байна. Хуучин гэрээний бурхан ч гэсэн хайрын бурхан. Бидний бурхан, бидний шүтдэг, бидний
хүндэлж те эзнээ болгодог, бурхнаа болгодог цор ганц тэр хайрын бурхан бас дайснаа үзэн яад гэж зааж байна. Бүр зарчим хууль болгож хэлсэн биз дээ. За онцгой тохиолдолд бид нар мэдж байгаа Канаан газар руу ороход тэр Израиль үндэстний тэр ариун газрын тэрийг тэнд бас тийм сүнслэг цаана утгаж байгаа тэр булаан эзлэл тэр амлагдсан газрыг цэвэрлэх, бузар муу шашин шүтдэг хүмүүсүүдийг тэр үндэстнэр нь хөөх алах тийм явдал болсон. Гэхдээ үзэн яд гэж хэлсэн үү яасан уу те. Тэгээ олон энд болохоор бүр зарчим болгож амьдралын хэм маяг хүмүүсүүдийн амьдралд ингэж заасан тийм хууль гэж зааж байна. Гэтэл за одоо бүгдээрээ харъя. Хаан тэг заад юм байна. Левит 19:18. За уншия бүгдээрээ. За Левит 19-ийн 18 дээр юу гэж хэлж байна? Тэд нар биш үү те? Хуулийн багш нар фарисеучуд Левит 19-ийн 18-ыг тайлбарлахдаа ингэж тайлбарл заадаг гэсэн үг шүү. Би яг энийг судлах үед яг ингэж энэ ишлэлийг голчилж тэд нар заадаг байсан гинэ. Левит 19-ийн 18-ыг тэд нар уншаад тэд нар бусдад тайлбарлаж заахтаа хөршөө хайрал дайснаа үзэн яад гэж Левит 19:18 яг тоон мөн байгаагүй л да. Гэхдээ Левит номон дээр хэлсэн байдгаа гэж заадаг байсан гэсэн. За одоо бүгдээр харъя. Левит 19:18. За сайн ойлгож уншихыг чигээрэй. За чи гэж эхэлж шүү. За энэ дээр ярилцсан. За чи ард олныхоо хүүгүүдийн эсрэг бүү хонзогно. Бүү үзье яад гэсэн үг. Аливаа зэвүүцлийг бүү хадгал, харин хөршөө өөрийн адил хайрал би эзэн. За ийм ишл. Яг энийг ингэж дайснаа хөршөө хайрал дайснаа үзье яад гэдгийг эндээс гаргаж ир заадаг гэж хэлж байгаа. За ингээд би ингээд судалж байгаад байна шүү дээ те. Дайснаа үзэн яад гэдэг үг ерөөсөө байдаггүй юм байна. Хуулиндаа ерөөсөө байдаггүй юм байна. Гэтэл хуулийн багш нар фарисеучуд яагаад хөршөө хайрал гэдэг нь бол энд байгааз хөршөө өөрийн адил хайрал гэдэг энэ хэлц үг нь байна. Хамтаа эдгээр 3 үгс хамт явж байна. Хөршөө өөрийн адил хайрал гэсэн үг. Гэтэл дайснаа үзэн яад гэсэн энэ монгол хэлээр 3 те еврей гэр хэлээрээ ч юм уу 2 энэ үг холбоо үг ийм утга бүхий үг хуулиндаа ерөөсөө байдаггүй юм байна. Гэтэл яагаад тэд байдаг юм шиг зааж байна. За шууд тэд нар худлаа юм яриаггүй. Нэг юмнаас гаргаж ирээд байна. Хаанаас вэ гэхээр за эндээсээ. За бас тэгэнгүүтлээ дуулал 139-ийн би энэ судалгаан дээрээс гаргаж ярьж байгаа шүү. Тэд нар бас дуулалын тэндээс авдаг юм байна. Тэр дундаа яг эндээс бас гаргаж ир заадаг байсан гинэ. Дуулал 139-ийн 21-с 22 болон Левит 19-ийн 18 гэсэн энэ хоёр ишлэлүүд болон энэ тэндээс тэд нар дайснаа үзье яад гэдэг энэ ойлголтыг гаргаж ирсэн юм байна. За бүгдээрээ яагаад гаргаад ирчихв? Яаж бодлон тэгж ингэж Бурхны тэр хэлсэн үгийг ийм болгож хэрэгжүүлтийг гаргаад байна гэдэг нь бүгдээрээ яг ойлгоё. Яагаад энийг ойлгох гэдэг юм? Бид нар Израилийг судлах гэж өнөөдөр амьдарч байгаа юм уу? Үгүй. Энэ сэтгэлгээ нь өнөөдөр бүх хүмүүсүүдийн дотор байгаа. Сатан хүртэл энэ сэтгэлгээг ашиглаж өнөөдөр Бурхны ард түмнийг Есүсийг хүртэл сорих гэж оролцсон. Библийн ишлэлээр нь ингэж утгаж мушгиж хамгийн анхны хүн Еваг бас Адам Ева хоёрыг бас ингэж сорьсон. Тэгээд ялсан. Тэгэхээр сатан өнөөдөр биднийг ч гэсэн таны мэддэг ишлэлийг чи ашиглаж тохирохгүй буруу байдалд эсвэл буруугаар илэрхийлж ингэж биднийг хуурдаг. За тэгэхээр бүгдээрээ хэрхэн фарисеучуд хуулийн багш нарыг сатан ингэж хуурсныг нь бүгдээрээ ойлгохыг чи. За одоо бүгдээрээ харъя. За одоо хуулийнх нь яг бичээс дээр юу гэж хэлж байна? Чи ард олныхоо хүүгүүдийн одоо эндээс бүгдээрээ дайснаа үзье яад гэдгийг яаж гаргасныг нь гаргах гэдэг юм л да. За харъя бүгдээрээ. Чи ард олныхоо хүүгүүдийн эсрэг бүү хонзогно. Аливаа зэвүүцлийг бүү хадгал гинэ. За одоо ингэ хараарай. Бүү хонзогно. Аливаа зэвүүцлийг бүү хадгал. Энэ үг чинь бүү үзье яад гэсэн өнөөдрийн дайснаа үзье яад гэдэг энэ үзье яад гэдэг үйл үгийн цөмөөрөө гаргачлаа. Бүү хонзогно. Бүү үзье яад. Зэвүүцлийг бүү хадгалж бүү үзье яад. За энэ хүртэл ингээд гаргачлаа. Тэр үг нь бол байна. За одоо тэгэхээр дайснаа гэдэг үгийг хаанаас гаргаад ирв? Энэ бол хөршөө өөрийн адил хайрл гэдэг нь бол байгаад байгааз энд ингээ хөршөө хайрл гэдэг нь за энэ дэр байна. Болж гин. Зөв тайлбарлаж гин. Үзье яад гэдэг үг нь гаргачлаа. Болж гин. Бүү хонзогно. Зэвүүцлийг бүү хадгал. За байна. Дайснаа гэдэг нь хаана гараад ирв? За тэгсэн чинь ингэж гаргаж ирдэг гинэ тэд нар. Ард олныхоо хүүгүүд ингэж байгааз ард олныхоо хүүгүүд гэдэг энэ үгнээс гаргадаг гинэ. Ард олон юдэчүүдийн хүүгүүд, юдэчүүдийнхаа эсрэг гэсэн үг. За тэгэхээр логикоор ямар хүмүүс үлдчихв? Харь үндэстэн. За тэгэхээр чи харь үндэс чи юдэчүүдийнхаа эсрэг юдэчүүдээ бүү үзье яад гэж гаргаж ирж байна гэсэн үг.
За тэгэхээр Левит 19:18 дээр чи хөршөө хайрл бас хөршөө бүү үзий яд бүү хөршөө бүү хонцог нь буюу ард олныхоо юдэчүүдийн ард олныхоо бүү үзий яд гэж гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр цаана нь юу үлдэж байна? Хариу үндэстнүүд үлдэж байна. Тэгээд түүхэнд нь зөндөө хариу үндэстнүүдийн эсрэг бурхан хэрхэн яаж тусгаар байх юм ярьж байгаа шүү дээ. Гэхдээ тэр мөрийг ашиглаад тэгэхээр энэ дээр хариу үндэстнүүдийг буюу хариу үндэстнүүдийг дайснаа үзэн ядаа бидний ард олон биш л бол тэдгэр хүмүүсүүдийг энд бурхан үзэн ядаа гэж хэлж байна гэж тэд нар тайлбарладаг байжээ. За ингээд болчихж байна. За тэгэнгүүт бас эндээс гаргаж байна. Агуу хаан Давид хааныхаа дууллаас бас дайснаа үзэн ядаа гэдэг үгээр нь одоо гаргана. За одоо бүгд харъя. Дуулал 139-ийн 21-с 22-ыг бүгд харъя. За одоо бурхан Давид бурхан аавдаа одоо хандаж энэ үгийг залбирлыг өгчөж байна. Аяа эзэн таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж юу? За тэгэхээр хараа таныг үзэн ядагчдыг би үзэн яддаг гэж юу? Би еврей хүн, юдэ хүн би үзэн яддаг. Таныг үзэн яддаг хүмүүсийг би үзэн яддаг. Нөгөө дайснаа үзэн яддаг үг чинь дагаас таныг үзэн яддаг хүмүүсийг би үзэн яддаггүй гэж юу? Яддаг. За тэгэнгүүтээ таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж юу? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж юу? Би жигшдэг шүү дээ гэж хэлж байна. Тэгэнгүүтээ би туйлын үзэн ядалтаар тэднийг үзэн яддаг. Тэд дайснууд минь болов. Эндээс гаргадаг гинэ. Дайснууд минь болов. Тэгэхээр бурхныг үзэн яддаг. Бурхны эсрэг босдог хүмүүсүүдийг үзэн яд. Тэгэхээр бурхны эсрэг хэн босдیں۔ Хэн бурхныг юдэчүүдийн бурхныг хэн итгэдэггүй юм. Хэн тэдний юдэчүүдийн бурхны хамааралд байдаггүй юм. Хариу үндэстнүүд. Бүр хариу үндэстнүүдийг оруулдаггүй. Яг оруулвал тэгэл бүр боол моолоор ч юм уу ингээд юдэ нөгөө нэг хоцлуулаа тэгээд би урд нь ярьсан те хамгийн ихнийхээ видеон дээр лөө нөгөө нэг усан баптизм чинь зөвхөн юдэчүүд хариу үндэстнүүдэд зориулагдсан байсан ингээд тэд нар хариу үндэстнүүд усан баптизмын бүтэн биеийг угаагаад хоцлуулаа тэгээ ариун болгож байгаа одоо юдэ боллоо гэж байгаа л бүр өөрсдийнхөө шашин өөрсдийнхөө үндснийхээ харьяалаас салж ижил юдэ хүн болж ижил тэгдэг тиймэрхүү. Харин тэгэхгүй бол тэднийг үзий яддаг. Тэгэхээр бурхны харьяалгүй бурханд нь Яхова бурханд нь итгэдэггүй Яхова бурхны ард түмэн болоогүй бол бүгд энд харж байна. Дайсан гэж хэлж байгаа Давид. За нэг иймэрхүү санаагаар яг саяны миний тайлбарлсан шиг ингэж гаргаж ирдэг гинэ. За одоо бүгдээрээ тэднийг ингээд би томьёолсон одоо энийг товчхон бүр сайн ойлгож байна. За тэд нар энэ үгийг Левит 19:18 дуулал 139 21-с 22-ыг ингэж буруу ойлгож байна л та. Юдэ хүмүүс бол бидний хөрш гэж ойлгодог. За энэ дараагаар нь би дахиад батлан бас нэг хэсгээр угаасаа та мэдж байгаа бох те. Юдэчүүд л бурхан нэг эцэгт Яхова бурхантай Авраамийн үр сад нөгөө нэг үр сад чинь үнэндээ бүгдээрээ мөн л дөө. Гэхдээ амар ингээд те бүр хэдэн мянган жилийн өмнөх юм яриад нь шүү дээ. За юдэ хүн л бол хөрш. За харь үндэс тийм учраас харь үндэстэн юдэ хүн хөрш юм чинь харь үндэстнүүд нь болохоор дайсан гэж гаргаж ирдэг саяны энэ левичүүдээс ингэж гаргаж ирдэг. Ард олныхоо гэж байгаа учраас юдэ хүн тэгэхээр миний хөршөө. Тэгэхээр харь үндэстэн чинь юдэ хүн биш юм чинь миний дайсан гэдэг ийм хүний учир шалтгааны логикоор ингэж гаргаж ирж байна. Үгэн тоглоом хийж байгаа юм шиг. Бурхны үгэнд яг байхгүй мөртлөө. За тэгэнгүүтлээ дуулал 139-ийн 21-с 22 дээрх нөгөө түрүүний ярьсан Давидын бурхан эзэн таныг үзэн яддаг хүмүүсүүдийг үзэн ядагчдыг би үзэн яддаг. Таны эсрэг босдог хүмүүсүүдийг би жигшдэг. Тэгээд би туйлын үзэн ядалтаар тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болов. Хин ихээр бурхныг үзэн яддаг. Бурхны эсрэг босдог хүмүүсүүд гэж байгааз. За ингээд иймэрхүү. За ингэнгүүтлээ үл итгэгчд. Би энийг гаргасан шүү. Үл итгэгчд бол саяны ишлээс тэдний тайлбараас бас судалгааны хүмүүсүүдийн яаж тайлбарлаж байгаагаас иймэрхүү нэг схем шиг гаргасан гэсэн үг. Үндслэлтийг гаргасан гэсэн үг. За үл итгэгчд бол бурхны дайснууд түрүүний Давид дуулал 139 21-с 22 дээр бурхныг үзий яддаг бурхны эсрэг босдог хүмүүс нь бурхны дайснууд Библиэрээ байсан уу бай тиймэрхүү утгатай юм байна. За ингэж лээ. Бурхны дайсан гэдэг чинь
таныг тэгж байгаа чинь миний дайсан болсон гэж байгаа ш. Тэд дайснууд минь болов гэж Давид хэлж ш. Дайснууд минь. Тэгэхээр Бурхны дайсан болвол бидний дайсан гэж гаргаад ирчихэж байгаа. Тэнгүүтлээ л ерөөсөө шууд харь үндэстнүүд бол дайсан. За нэг иймэрхүү байдлаар тэгээд дайсныг харь үндэстнүүдийг гаргачихж байгаа юм. Тэгэнгүүтлээ үзэн ядах гэдэг нь ойлголт. Бурхны эсрэг байгаа хүмүүсүүдийг бурхан үзэн яддаг. Бурхан бузар мог үзэн яддаг гэсэн нэг иймэрхүү санаа манай гаргаж ирээд үзэн ядах. За иймэрхүү байдалтай байна. За одоо энэ дээр юу болж байна гэхээр эрдэмтэд, судлаачид, ариун сүнстэй хүмүүс, Есүс ч гэсэн өөрөө энийг буруу тайлал гэж хэлж байгаа гэсэн үг. Саяны Левитигч буруу ойлгосон, дууллагч буруу тайлсан гэсэн. Нөгөө нэг сатааны мушгилт бий болж байна гэсэн үг. Ийм аимшигтай. Библийн хэсгийг авангуутлаа мушгаад хилэгдээгүй юм чинь тэгэж хэлж байгаа гэдэг тийм хоосон орон зайд нь өөрсдийнх нь санааг, өөрсдийнх нь хүслийг оруулж иж бий болгоод тэгээд гаж урсгалуудыг одоо ингээд энэ дэлхий дээр янз янз хаасаагүй үндэснүүдэд үүсээд явж гин гэсэн үг. Биднээс ч гарах магадaltaй. Библийг зөв ойлгохгүй бол тэгэхээр бид нар Библийг судлах нь асар амин чухал байгаад байгаа нь энэ. За одоо зөв ойлголтыг бүгдээрээ харъя л да. За бүгдээрээ харъя. Левит дээр юу гэж юм? За энийг бол би залбирж байгаад би хувьдаа надад нэг иймэрхүү ойлголт өгөгдөд энийг би өөрөө олж мэдсэн. За эднэрийг бол ерөнхийдөө тийм Библийн ишлүүдийг олоод ингэж олсон. За тийм. За өнөөдөр эзний надад ухааруулсан зүйлийг би хуваалцаж байгаа гэсэн үг шүү. За одоо бүгдээр харъя. Та бас энэ санал нийлүүл та бас өөрийн болгож авах боломжтой. За Левит 19 нөгөө нэг гол хоёр ишлэлийг чи одоо бүгдээрээ зөв ойлгох гэдэг юм л да. За Левит 19:18-ыг бүгдээрээ харъя. Дайс хөршөө өөрийн адил хайрал дайснаа үзье яд гэд хилцэн гэж байгаа тэр ишлэгийг бүгдээр харъя. Энэ дээр нь яг дайснаа үзье яд гэсэн ойлголт байгаа мó бүгдээрээ харъя. Чи гэдэг үг би түрүү хэлсэндээ чи гэдэг үг. Эндээс ямар ойлголт, ямар ариун сүнсний тэр ухаар над ирж байгаа гэхээр энэ хуу хүнд хандаж хэлж байгаа үндэстэнд биш. За тэгэнгүүтлээр да надад ийм ойлголт орж ирж л байна л да. Чи ард олныхоо хүүгүүдийн эсрэг бүү хонцог нь аливаа зэвүүцлийг бүү хадгал хөршөө өөрийн адил хайрал хөршөө өөрийн адил хайрал энэ чинь нэг санаа штэ. За чи ард олныхоо хүүгүүдийн эсрэг. За одоо цаад ингээд бодоорой энэ үгийг та зөвөр түрүүний дайсан майсан гэдэг үгийг та мартаа зөвөр ингээд ойлгоо. Чи ард олныхоо хүүгүүдийн эсрэг бүү хонцог нь энэ ямар хил хязгаар доторх ойлголт эрх ашиг тийм нэг юм сэдв агуулгын талаар ярьж байна. За миний талаар хэлж байна. Хуу хүн тандж хэлж байна. Тэгэнгүүтлээ ард олныхоо хүүгүүд би нэг л газар амьдрын штэ. Би өнөөдөр Монголд амьдарч байна, Улаанбаатарт амьдарч байна. Улаанбаатарт амьдарж байгаа энэ миний амьдралтай холбогдлолтой хөрш гэдэг чинь ерөөсөө миний гэр гэсэн санаа байгаа штэ. Тэгэхээр миний гэрийн эргэн тойронд ямар хүмүүс байгаа юм? Монголчууд л байна үсттэй. Тэ? Тэгээ энэ тарда ард олныхоо гэхээр миний амьдарж байгаа тэр ард олон, миний амьдралын хүрээлэл, миний эргэн тойронд байгаа л хүмүүс, байж болох эргэн тойронд байгаа л хүмүүс. Ард миний амьдралын хувь хүнд хандаж тэгээ өөрийн адил хувь хүн дээр бас чи өөрийн адил би өөрийгөө яаж харилдیں۔ Би хувь хүн их тайван өөрийгөө яаж харилдیں۔ Монгол гэж яриаггүй шүү дээ. Инх тайван гэдэг хувь хүн өнөөдөр би шүдөө яаж угаадیں, үсээ яаж самантیں, хэрхэн яаж би өөрийгөө торддیں, миний нэг хүн яриа, хувь хүнийг яриад байна. Би хувь хүн өөрийгөө яаж харилдیں। Яг л тэрэн шиг гараал эргэн тойронд байгаа тэдгээр хувь хүмүүсүүдийг би яг л өөрийгөө хайрладаг шиг хайр гэсэн санаа. Зүгээр ийм шулуун, ийм л энгийн санаа байгаа. Эндээс цаана нь ард олныхоо гэдэг үгэн дээр нь тэр хилцүүн үгэн дээр нь чааш нь утгаад ард олон гэж байгаа юм чинь ард олон гэхээр энэ хүний ард олон чинь юм билээ Монгол. Тэгэхээр Монгол нь ард олон нь Монгол байж таарлаа. Тэгэхээр Орос нь ард олон биш болно. Оросын харьяал биш юм байна гэд хамаагүй шүү дээ. Энд амьдарч байна. Би Оросд амьдарч байгаа бол Орос миний ард олон болоод явна гэсэн. Миний нэг хүний амьдарж байгаа хүний амьдралын тойрог circle тэ амьдралын сургуультай явж гин, ажилдаа явж гин. Энэ эргэн тойронд байгаа л хүмүүс гэсэн санаа үг нь бол. За тэгэнгүүт энийг дараагаар би дахиад нэг хэсгээр батлана. Одоо энэ дээр хөрш гэж хин юм бэ гэж Есүсээс бас нэг хуулийн багч одоо ингэж заадаг хууль чинь дараагаар нь яг асуусан байдیں۔ Луг дээр. Тэгэхээр одоо энэ дээр тэгэнгүүт Есүс одоо яг саяны санааг тайлбарлаж өгнө. Энэ дээр та илүү баттай болох байх гэж найдаж байна. За тэгэнгүүтлээ одоо дуулал нөгөө нэг за тэгвэл тийм байж хөрш гэдэг нь бол ерөнхийдөө зүгээр л эргэн тойронд байгаа хүмүүс юм байна гэдэг нэг энгийн тийм ойлголт байна. Гэхдээ үзэн яд гэдэг үг яалчгүй дуулал дээр байсан шүү дээ. Та харъя л да бүгд. Аяа эзэн таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Үзэн яддгаа.
Би жигшдгээ түүлийн үзэн ядалтаар тэднийг би үзэн яддаг. Тэднийг хүмүүсийг тэд дайснууд минь болов гэдэг байгаа зү. Тэгээ эндээс ингэж гаргаж заагаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг дуулал чинь үнэндээ бол хуулийн ном биш шүү дээ. Яруу найргийн ном. Гэхдээ тэд тийг заадгаа гэсэн үг. Гэхдээ хуулийн ганц авсан ном түрүүний Левит эхлэл, гитлэл, Левит, тооллого, дэд хууль гэсэн 5 хуулийн ном байдаг. Тэрнийх нь Левит 3-т нь байгааз. Тэгэхээр гаргаж ирж байгаа энэ саяны санаа. Тэрэн дээрээ гэтэл дайснаа үзье яд гэсэн үг байгаагүй те. Тэрийг гаргаж ирсэн, угаж, мушгиж гаргаж ирсэн гэсэн үг. Гэтэл би саяны ойлголтоор бол ийм л ингийн ойлголт уг нь бол Иесус хэлсэн, Бурхан хэлсэн. За одоо үзье ядалтыг хэлсэн. Тэрийг одоо бүгдээ харъя. Яг тэгвэл дуул дээр тэгээ хэлсэн юм уу? Бас үгүй байгаа. Одоо бүгдээ харъя. Яагаад үгүй? Уг нь тийм байгаа. Гэхдээ та би үгүй гэж яагаад хэлэх гээд байгааг одоо бүгдээ харъя л да. За дуулал 139-ийн 21-с 24 дээр дайснаа үзэн яд. Дайснуудаа буюу Бурханыг үзэн яддаг хүмүүсийг, Бурханыг эсрэг босдог хүмүүсийг үзэн яд гэж Бурхан хэлсэн юм бүгдээ харъя. За эхлээд би яг уншчих. Аяа эзэн таны үзэн ядагчдыг хүмүүс юм шиг байгааз. За тийм шиг байна. Явжлаа. Би үзэн яддаггүй гэж юу? Таны эсрэг босгочдыг. За энэ гэхдээ яг хүн гэж байхгүй нэг тийм эсрэг хүчин яриад байгааз. За гэтэр бүгдээр харъя. Таны эсрэг босгочдыг би жигшдэггүй гэж юу? Би түүлийн үзэн ядалтаар тэднийг энэ хин бэ? Энэ төлөөний үг, тэд гэдэг төлөөний үгэнд цаана хэнийг яриад байна вэ? Тэднийг үзэн яддгаа. Тэд бас дахиад тодорхой биш. Хүмүүсийн хин харь үндэстэн юм уу, еврей үндэстэн юм уу, хин юм бэ? Тэд дайснуудын болов. Дараагийн ишлэлүүдэд гарч ирнэ гэсэн. Эн чинь нөгөө хам сэдвүүд байхгүй юу? Еврейчүүд энийг хуулийн багш нар фарисеучуд энийг уг нь уншиж байгаа, мэдж байгаа. Яагаад энийг дараагийн юмыг бодохгүй вэ? Дараачихта яаж ингэж мундаг ухаж гаргаж ирдэг мөртлөө яагаад дараагийнх нь хэдийн ишлэл хэлсэн, Давидын хэлсэн тэр нэг юм би урднаас хэлсэн те 10 үгийг аруулангийн сонсч гэсэн санаа хэлэх гээд байтал яагаад 5-ыг дөнгөж сонсчоод Т гэдэг санааг энэ хүн хэлж ийна гэдээ үлдсэн 5 үгийг нь хаяад байгаа юм бэ. Энд чинь нөгөө нэг харилцааны асуудал, тэрнээс гадна яг тэр хүнийг сонсохгүй бас Библийг судлах байгаа бол яг тэр Бурханы хэлж байгаа анхны хэлсэн санааг нь судлахгүй байгаа. Энд чинь нөгөө нэг сатааны зөвүүн мушгилт, хуурам эхэлж энд яваад байгаа байхгүй. Тэгвэл фарисеучуд хуулийн багш нарыг сатан хэрхэн хуурсан? Хэрхэн тэд албаар юм уу эсвэл үнэхээр хуурдагдсан юм бүгдээрээ харъя. За 21 22 дээр саяны санаа хэлжээ. Одоо 23 24-ний бүгдээр харъя. Эхлээд та ойлгосон те. Таны үзэн ядагчдыг би үзэн яддаг, таны эсрэг босгочдыг би жигшдэг. Тэд миний дайснууд болсон. Хин? Бурхныг гэсэн санаа шүү. Одоо эндээ сайн ойлгоорой. Эндээ шилжилт бий болж байгаа. Эхлээд энэ дээр жоох яриад байгаа. Намаа гэж яриаггүй. Энэ дээр бол юу гэж байгаа вэ? Хөршөө, өөр яадал хайрал, дайснаа гэд одоо монгол хэл мэддэг хүмүүс мэдж байгаа яг хэл зүйн хэлээр бол те дайснаа гэдэг чинь хамаа туулах штэ. Воо те ямар дөрвөн юу дагуур байгаа штэ. Тэгэхээр дайснаа хиний дайснаа дайсныг нь гэвэл ондоо хөршийг нь хайрал, дайсныг нь үзэн ядггүй минийх биш нэг юмны дайсныг нь гитлийн тардаа дайснаа гэдэг байгаа штэ. Бурханд хүмүүс танд хэлж байна. Гэтэл Давид энд юу болж байна? Бүгдээр харъя. Аяа эзэн таныг намааг биш таныг үзэн ядагчдыг үзэн ядагчдыг за энийг та сайн ойлгоорой. Англи хэл дээр бас яг юм байгаа. Би үзэн яддаг гэж юу? Бурхны үзэн яддаг. Бурхны өмнөөс Давид Бурхны зүрхийг нь мэдээд Бурхны өмнөөс Давид үзэн ядах тэр байр суурин дээр эхэлж аваачиж байгаа шүү. Гэхдээ дараагаар нь хэнийг үзэн ядах гадаагаа нүртэл 23 24 дээр гарч ирнэ. За эхлээд энийг нь ойлгох юм. Бурхны үзэн яддаг хүмүүсүүдийг Бурхан өөрийг нь үзэн яддаг тэр нэг ямар нэгэн хүчийг Бурхан үзэн яддаг гэсэн санаа. Бурхан өөрийнх нь эсрэг босдог хүмүүсүүдийг Бурхан жигшдэг гэсэн санаа. Тэрийг Давид ойлгочоод бас яг Давидтай та нар анзаарж байгаа бол шинэ гэрээн дээр Давидыг юу хэлсэн байгаа вэ? Бурханы зүрхний хүн гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр Давид Бурханы зүрхийг маш ойр байсан гэсэн үг. Тийм учраас иймэрхүү маш тийм том мэдгэлүүдийг хийж байна гэсэн үг. Бурханы эсрэг босдог хүмүүс биш, босдог тэр нэг зүйлийг олж хараад Давид би бас тэр зүйлийг үзэн яддаг. Тэднийг би үзэн яддаг. Би жигшдэг. Тэр нэг хүч, тэр нэг зүйл миний дайсан болов үзэн яддаг гэж байгаа. Тэгвэл тэр зүйл нь юу юм? Харь үндснүүд юм уу, хүмүүс юм уу, юу юм? Одоо бүгдээр харъя. 23 дээр. Аяа, Бурхан намайг судлан эндээс зүрхийг минь мэдээч. Тэд дайснууд минь болов. Тэд гингүүтлээ Давид аяа эзэн намайг одоо гаргаж ирж шít.
Аяа эзэн намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган бодлуудыг минь мэдээч. Тэгэхээр нөгөө дайсан тэдгээд байгаа зүйл чи одоо хаана илэрхийлэгдэд Давидын яруу найргийн дуулал залбиралд нь хаанаас гарч ирсэн тэр нэг Бурхны эсрэг босдог, Бурхны үзий яддаг тэр хүчийг хаанаас гаргаж ирээд байна? Зүрхнээсээ, бодлоосоо. Миний дотор хардаа, миний дотор хөнөөлт. Нөгөө нэг баялаар Бурхны үзий яддаг, Бурхны жигшдэг тэр хөнөөлт, бодол, зам, тэр нэг эрх ашиг, эго, тэр хүслүүд, хормоо хүслүүд буу эсхийг харж мөнхийн замаар намайг удирдаач. Энд байхгүй юу? Ингиж гайхалтай хэлсэн. Одоо бүр шинэ гэж харалаа. Бүр Давид манай эртний өмнөх мянгад оны үед амьдарч исэн хаан. Бүр мянган жилийн дараа Есүс Христийн хилдэг тэр ариун сүнсний хийдэг ажлыг харалтай хийж байгаа зү. Ойлгодог, ухаардаг тэр гайхалтай оюун ухааны тэр ухаарлыг ариун сүнс Давидын дээр байдаг байсан учраас яг хэлдэж штэ. Ариун сүнсээ надаас бүү аваач гээд ариун сүнсийг хүсэмжилсэн сэтгэлээрээ. Гэхдээ ариун сүнс тухайн үед одоо биднэрт байнга байдаг шиг гим нүгэл үйлдсэн ч байсаар байдаг шиг байдаггүй байсан. Тухайн үед гим нүгэл үйлдэх юм а бузар муу хийх үед сүнс орхидог байсан хүмүүсүүдийг. Тэгэхээр бити холдооч гэж хэлж байгаа нь тэр. Тэгэхээр Давид ийм гайхалтай шин гэрэний бүр ийм гайхалтай зүрхийг тээсэн хүн байсан. Тийм учраас Давидын үндсээс би Месияг мөнхийн тэр тослогдсон хааныг гаргаж ирнэ, нэг үрийг гаргаж ирнэ. Тэр нь Давидын үр сад болох Есүс байсан байхгүй юу? Тэгэхээр ийм гайхалтай юм хэлж байтал фарисеучуд, хуулийн багш нар за цаана нь өнөөдөр бид нарыг ч гэсэн байх боломжтой, итгэгч бид нар, би ч гэсэн байх боломжтой. Ямар үед ийм эрсдэлд орох вэ? Бид нар хувийн эрх ашигаа тээж эхлэх юм бол одоо хардаа дайснаа үзэн яад тухайн үед чинь ромчууд эднэрийн дайсан мэт болсон байсан. Тэгэхээр ромчуудын эсрэг Израиль ард түмнээ юдэчүүдэд ариун байлгах гэсэн тэр нэг юм механик хувийн хүний тэг жижигхэн богино бодлороо ромчуудыг үзэн яд болж тэгээд Есүсийг хизээ нэгэн цагт месиа ярих юм бол ромчуудын эсрэг тулдах месиа гэд дандаа тийм хүний бодлууд. Гэтэл Есүс тийм хувийн эрх ашигаасаа дээр нь нэмээд 21-22-ыг судалчаад 23-24-ийг магадгүй судалсан тэд албаар нөгөө нэг хүнд өөрт нь байдаг хувийнхаа сонголтоороо энийг хайж байгаа байхгүй. Энийг хайснаас нь болж ард иргэд тэр чигээрээ тархин угаагдаж. Тэгээд энэ дээр хардаа бүгдээр харъя. Матай энэ дээр хөршөө хайрал дайснаа үзий яад гэж хэлснийг та нар сонссон. Ингиж та нар фарисеучуд хуулийн багш нараа ингэж хэлүүлж та нар тэднээс сонсож ирсэн гэж ярьж байна. За ингээд ихний ишлэлийг бүгдээрээ хэрхэн фарисеучуд хуулийн багш нар Бурхны хэлсэн тэр үгийг буруугаар ойлгож, буруугаар нөхцөл байдал буюу хам сэдвээс нь ямар нөхцөл байдалд яаж өмнөх хойдох ишлэлээс нь ингэж хамааралтай гайхалтай нэг юм хэл тэрийг яаж тастаж аваад ийм муухай дайснаа тэгээ харин үндэстнүүдийг үзэн яд гэсэн ийм сонин муухай гаж урсгал штэ эн чинь. Гаж урсгалын ийм гаргаад ирснийг Есүс илчлээд та нар сонссон харин би та нарт хэлье буюу жинхэнэ Левит 19:18 дуулал 139:21-22 гэдгээр эний чинь цаана байгаа бурхан чинь жинхэнэ тэр хуулийн цаана юу байсныг одоо хэлж байна. За бүгдээр харъя. За зөв ойлголтон дээр ингэсэн те бурханы зөвхөн бурханы зүрхийг л Давид илэрхийлсэн. Тэгээд жинхэнэ дайсан нь наатай. Жинхэнэ дайсан нь хин юм бэ? Тэгвэл хүмүүс дайсан нь биш юм байна. Давид дотор байгаа зүрхэндээ байгаа тэр нэг тэд гэж илэрхийлсэн төлөөний үгээр тэд гэсэн тэр үзэн ядагчд босгочдыг Есүс Давид бүр үзэн ядсан шүү дээ. Би өөр үзэн ядалтын дээр үзэн ядав. Тэд миний дайснууд болов. Тэгвэл тэд нь хин? Эфес бүгдээр өчтөр уншсан дахиад нэг уншиж. Ингээд нэг холбоотой яваад байгаа болохоор Эфес 6:12-ыг бүгдээр харъя. Эфес 6:12 дээр учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Хүн биш, ерөөсөө хүн биш. Хэн байх нь хамаагүй. Мах цусны эсрэг биш. Харин үндэстэн байна уу? Ром байна уу? Хамаа авахгүй. Өнөөдөр бидний дайсан хин? Бүгд глобалчлагдж байгаа болохоор тийм арай байхгүй бах. Гэхдээ зарим үндэстнүүдэд байгаа хэл та. Тэд биш. Харин энэ хүү харанхуй ертөнцийн нөгөө үл мэдэгдэх цаад харанхуй ертөнцийн захирагчид хүмүүсүүдийн тархийг нугааж байгаа. Тэдний махбодын хүслээр нь тэднийг захирж удирдах байгаа. Эрх мэдэл хардаа гим нүглийн эрх мэдэл, бардамлын эрх мэдэл, архиталтын эрх мэдэл, завхаалын эрх мэдэл, авилгалын эрх мэдэл, уур уцаарын эрх мэдэл, хувиа хичээсэн зангийн эрх мэдэл биднийг тэр хүслүүд гим нүглүүд хүн төрлөخت нь удирдах байгаа байхгүй. Гэтэл жинхэнэ тэр хурууныхээ ялгаатай гэдэгчлэн бурхны дүр төрхийн дагуу ялгаатай бүтээгдсэн тэр бурхны ялгаатай гайхалтай бүтээлүүд бүгд үхсэн байдалтай байгаа. Итгэж биш хүмүүсүүдийн хувьд харин зүгээр л ийм
мах бодийн энэ дэлхийн тэр нэг юм одоо харанхуй ертөнцийн захирагчдын бий болгосон тэр нэг юм холбоосоор л холбогдоод ингээл баян болъё, алдар нэртэй болъё. Би хамгийн сайн хүнийг би эхнэрээ болгож нөхрөө болгож аавна. Миний хүүхдүүд бусдынхаас илүү байх ёстой мостой гэдэг ийм нэг асар олон эдгээр нэг юм эрх мэдэл хүчнүүдийг тэгээ ардаа хүчнүүд Тэнгэрлэг оршихуйдах ёрын муу сүнслэг хүчний эсрэг үлээ. Эдгээр ёрын муу сүнслэг хүч нөгөө Давид хэлж байгаа Бурхны эсрэг нөгөө Давид дайн зарласан, дайсан гэж тунгалсан тэр нэгэн чинь хин бэ гэхээр Давидын түрүү 23-28-ыг харсан те дуулал 139-ийн 23-24 дээр миний зүрхэнд бас байгааг та шалгаач, байгаа бол та ил гаргаач. Тэгээ мөнхийн замаараа намайг хөтлөж гэж байгаа тэр зүрхэнд нь ч байх орж ирдэг тэр харанхуй хүч, үл мэдэгдэх бидний дотор орж ирдэг. Орж ирэхээр өрх занг тавьдаг. Тэгээд таардаа тэр захирагчид хорийн гим нүглийн бузар муу эрх мэдлүүд, тэгээд сүнслэг ертөнцийн хүчнүүд, тэгээд ёрын муу сүнслэг хүч гэж байгаа зү. Тэд чинь энд байгаа дайсан байхгүй юу? Аяа эзэн таныг үзэн ядагчдыг хардаа Бурхны хэн үзэн яддгийг. Жинхэнэ үзэн ядагч нь ерөөсөө Бурхан бол шууд мэдж байгаа. Ерөөсөө л чөтгөрүүд. Сатан тэргүүтээ чөтгөрүүд. Бурхныг үзэн ядаж байгаа. Бурханд цор ганц дайсан байгаа нь ерөөсөө л тэр. Сатан болон түүний эсрэг боссон чөтгөрүүд. Тэгээд сатан болон түүний тэнгэрэлч унсан тэнгэрэлч нар буюу чөтгөрүүдэд зориулж л тамыг уг нь бүтээсэн шүү дээ. Хүнд биш. Хүн ч угаасаа хүнд зориулж эдийн засгийг бүтээсэн. Хамгийн сайн сайхныг бүтээсэн. Харин там буюу мөнхийн хөхөрт галыг бол зөвхөн сатан болон түүний 3-1 ч гэдэг юм уу тэр чөтгөрүүдэд зориулж бурхан шорон гэж бүтээсэн. Ягаад тэгсэн. Тэгээд хүн өөрөө тэгээд хилсээр байтал үхэн шүү гэж хилсээр байтал хүн өөрөө тэр могоо буюу сатаны одоо энэ хардаа үгийг дутуу мэдсэн үгэнд нь итгээгүй байснаас болж яваагаар дамжуулан үгийг сайн ойлгодгүйгээс нь болж дутуу мэддгээс нь болж бурханд итгэдэггүй мэдсэн ч гэсэн яг үхэн гэж айж имэж бурхан чинь бүгдийг мэдж байгаа юм чинь яг үхнээ би айж ийн би тэгээ бурхнаа хүндэлж ийн гэж тийм итгэлж байхгүй бурхнаас имээцсгүй тэр зүрх сэтгэл дээр нь хүнийг гим нүгэлд унгаацсан учраас л хүн өөрөө сонголтоороо бурхандаа итгэх биш бурхнаасаа имээх биш битгий шууд үхэн шүү гэж хэлсэн үгэнд нь биш үхэхгүй та нар бурхантай адилхан болно гэсэн нөгөө нэг сатаанд итгэсэн учраас бид тэр сонголтоороо энд итгэх биш энд итгэснээрээ бид нар сонголтоороо сатааны дор орж байгаа байхгүй боочлогдож албаар өөрсдийнхөө сонголтоор би боочлогдё би таны үгэнд итгэж байна могоо нэрээ бид нар бурхантай адилхан болох юм шиг байна харсан чинь нүдэнд итгэх тааламжтай гоё харагдсан гэдэг байгаа шүү дээ энэ хардаа нүд мах бодийн хүсэл гэтэл тэд угаасаа бурхантай адил байсан. Тэгээ эдсэн чинь дараагаар нь бүр бурхантай адилхан бүр илүү бурхантай адилхан болох биш бүр аимшигтай бүр бурхнаас холдож салж ингээд одоо энэ дэлхийн ертөнцид байгаа энэ гай гамшиг чинь тэндээс үүдэж бүх бүтээлд хараал орж иж байгаа байхгүй. Тийм учраас бид нар гэхээс илүүгээр гим нүглийнхээ асуудлыг шийдээгүй хүмүүс очихосгүй төлөвлөгдөөгүй газар руу өөрсдийнхөө сонголтоор буюу тамуур явдаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гол дайсан ч ерөөсө хүн биш. Одоо энэ тэнд байгаа энэ хүмүүсүүд бүгд утсан хүүхэлд нэ. Одоо бузар муу хүмүүс бол тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Хинээр өдөрдүүлэгдэж байгаа. Тэд эрх чөлөөтэй энэ дэлхийд хүснээр амьдарч ийн гэж бодож байгаа. Гэхдээ үгүй ээ. Та нарын гинэ хүн төрлөختний тэр хүсэж байгаа тэр хүсэл дотор чинь загасныг дэгээ байгаа. Нөгөө жараахан байгаа. Зуулаа эрх чөлөө хүснээр амьдрий гэдэг тэр жараахайг зуулаа дэгээтэйг хамт. Ингээл өхөл рүүгээ явж гин. Тэр энийг хэн мэдж байгаа юм? Бурхан мэднэ. Бурханы сүнсийг тээсэн хүмүүс үнэн та нарыг чөлөөлнө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гол дайсан чинь тэр жараахаач биш. Тэр жараахаа тэр тэгээд шидсэн тэр сатан байхгүй юу? Тэгэхээр гол дайсан нөгөө нэг үзэн ядагчид тэд миний дайснууд болоо гэдэг байгаа. Тэд чинь түрүүний Эфес 6:12 дээр байсан те ёрын муу сүнслэг хүч байхгүй юу? Энэ ёрын муу сүнслэг хүч чинь өөрөө бидний дайсан. За тэг өчтөр бид нар үдсэн те нөгөө нэг та үдсэн бол эсвэл үзег бол та хараарай. Намайг алгацсан баруун хацрын минь алгацсан батаа бол миний дайсан биш. Цаана байгаа тэр ёрын муу хүч нь дайсан байхгүй. Тэгэхээр би яаж батааг үзэн ядахгүй одоо хөршөө өөрөө адил хайрл буюу те дайснаа бүр хайрл гэдэг байгаа шүү дээ. За одоо бүгд цаашаа явъя. За ингээд жоохон сонжих гадах шиг байна. За одоо бүгдээ саяны хэсэг хүртэл ерөнхийдөө боломжийн болцсон байх гэж бодож байна. Жинхэнэ дайсан хин. Тийм.
жинхэнэ дайсан бол сая ойлгоцсон та ёрын муу сүнслэг хүч. За тэгвэл жинхэнэ хөршхийн, ер нь хөршгөж хийн. За өдөр энийг бас хараадах юм. Би яг уншихгүй зүгээр би яриад өгч хүмүүс мэдж байгаа те. Лук 10-ын 25-аас 35 дээр байгаа. Лук 10-ын 25-аас 35 дээр юу гарч байгаа вэ? Ингээд нэрийг гарчиг нь харахад таашууд ойлгоно. Сургаалт зүйрлэл, сайн самар хүн. Нөгөө самарын бэлэгтэй ойролцоо. Самарын бэлэг гэдэг юу чи эндээс ер нь хамаатай шүү дээ. Сайн самар, сайн хөрш. За бүгдээ юу болсныг та мэдж байгаа шүү дээ. За би газ уншиж зүгээр баахан юм ярьж илүү баг энэ хурдан баг. Үзэгтэн нэгэн хуульч гэж байгаас түрүүний нэгэн хуульч босож түүнийг сорин Есүсийг сорин багшаа мөн хамиг өвлөн авахын тулд би яах ёстой юм бэ гэж асуухад Есүс түүнд хуйлд юу гэж бичигдсэн байдаг вүлээ? Чи хэрхэн уншдаг вэ гэхэд нөгөө хуульч хуулийн багш чинь чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрл, мөн хөршөө өөрийн адил хайрл гэдгээ гэж хэлж байна. Тэгтэн Есүс чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд. Тэгвэл чи амьтай болно гэв. Харин одоо энэ хардаа харин тэр өөрийгөө зөвтгөх гэж. Тэгэхээр энэ хөршөө өөрийн адил хайрл гэдэг саний яриадсан тэр нэг балиар ойлголтоо зөвтгөх гэдэг байгаа байхгүй юу? Харин үндснүүд юу вэ? Юдэчүүд бол зөвхөн хөршгсөн энэ ойлголтыг одоо зөвтгөж хэлж зөвтгөх гэж Есүст миний хөрш гэдэг чинь хэн бэ гэж асуусан байна. Гэтэл Есүс хариудна. За одоо сургаалт зүйрлэлээр тэр учир зүйн утга санаа тэр дотоод мэс чанараар нь өөрийг нь өөрт нь хариулуулна. Одоо хараарай бүгдээрээ. Нэгэн одоо сургаалт зүйрлэл хэлж байна. Есүс хариудна. Нэгэн хүн Иерусалимаас Ерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтаа төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэг нь дахилж тэр замаар явж байгаад. За дахилж гэдэг чинь хардаа бурхантай холбогддог гим нүглийн асуудлыг шийддэг дахилж хүн шүү. Есүс чинь тэрүүн дахилж. Энэ бол тухайн үеийн дахилчийг ярьж байна. Тохиолдлоор нэг нь дахилж тэр замаар явж байгаад түүнийг харуутаа дэрвдүүр нөнгөрөөд явчихваа. За юу болоо явчихваа. Бүр юдэ байтугай бүр дахилж хүн бурхны хуулийг ингэж яг тэр бурхантай зуучилдаг тэр гайхалтай ариун асарт тэр ажлыг хийдэг бурхан ард түмний хооронд ингэ зуучилдаг хүн чинь нөгөө зодуулсан хүнийг харангуутлаа тэр замаар нь явж байгаа түүнийг харуутаа гэж штэ харуутаа дэрвдүүр нөнгөрөөд явчихваа. Юу болоо явчих. Нөгөө хөршгээд байгаа юдэ хүн чинь юдэ дотроо бүр дахилж хүнийг яриад штэ. За түүнчлэн нэг леви хүн мөн тэнд хурч ирээд түүнийг харуутаа дэрвдүүр нөнгөрөөд явчихжээ. За леви хүн гэдэг чинь леви аймаг гэдэг чинь бүх дахилчид зөвхөн левичүүдээс гарах хэрэгтэй байдаг байхгүй юу? Йохан Баптист хүртэл Леви овгийн хүн байсан. Тэгэхээр чинь бүр 12 овг аймагнуудаа хамгийн ариунаар бурхан сонгогдсон, тусгаарлагдсан тэр тослогоо авсан, томилогдсон тэр Леви аймгийн хүн. Тэгсэн чинь бас орхио явцсан. За харин түүгээр явж байсан нэгэн самар хүн түүнтэй тааржээ. За яагаад энэ самар хүнийг та бодоорой. Самар хүн гэдэг бол би урд нь ярьжсэн дээ. Бүр тэр асирчуудын ингэж бий болгосон тэр нийгмийн тэр аимшигтай хорон санааганаас болж цус холилдсон өөр эн тентхийн янз янзын цус холилдсон ирлиз хүмүүс байхгүй юу. Тэгээд самарчуудад юдэчүүд үнэхээр дургу. Самарчуудыг бол баг хариу үндэстэн гэж үздэг. Цус холилдсон тэр гайхалтай Авраамийн, Давидын тэр гайхалтай цус тэр ариун бурхны ард түмний тийг бузар муугийн хариу үндэстнүүдийг юдэчүүд ноход гэж хэлдэг байсан гэж. Гэрт нь орж болохгүй, хамт хоол идэж болохгүй, бүр хурж болохгүй гэсэн санаа ирдэг байсан гэж фарисеучуд. Тэгэхээр тийм хүмүүстэй бүр унтсан нэг гэр бүл болсон гэж бодлоо. Тийм хүмүүс болохоор бүр ингээд аимшигтай бузар муу гэж боддог байсан. Юун хөрш. Эдгээр бол үнэхээр хөрш биш. Бүр нохтууд, бүр дайсан гэдэг чинь жинхэнэ эднэр. Бүр тагнуулчууд, харь үндэстний тагнуулчууд баг тиймэрхүү маягаар бодох байх. Тэгсэн чи одоо юу болж байна? Харин түүгээр явж байсан нэгэн самар хүн түүнтэй таарчээ. Нөгөө зодуулсан хүнтэй. Тэр түүнийг харуутаа өрөвдөн энэ тар да. Нөгөө Давидын яриадсан эсрэг яриад нь штэ. Дайсан гэдгийн эсрэг. Тэр өрөвдөн түүн дээр ирж шарханд нь тос дарс асгаж боогоод унаан дээрээ тэгнэн буудалд хүргэж өгөөд харалтаа энэ болгонд чинь асар их зориулалт асар их сэтгэл хайр байгаад байгаа зү. Өөрийн гэсэн манаахан гэсэн сэтгэл. Унаан дээрээ тэгнэн дэм буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ өөрөө. Маргааш нь тэр хоёр буудлаас явхдаа 2 динар авч буудлын эзэнд өгөөд түүнийг асарч байгаарай. Та илүү зарвал би буцахтаа танд дахин төлөё. Вау. Энэ гурван одоо Есүс асууж байна. Нөгөө нэг хуулийн багш, нөгөө нэг аймаар тийм үг мүгийн судалж цаанаас нь дайсан гэдэг үг гаргасан. Нөгөө нэг юм теологч, нөгөө нэг юм аймаар тийм тэ
үгээр тоглолт хийдэг. Тэндээсээ бүр хүмүүсүүдийн амьдралыг тархийг угаадаг ингэж үгийг Библийг сэгэлдэг хүмүүс шүү дээ. Бараг би энэ өөрийн үгээр илэрхийлэхэд. Тэгээ тэр хүнд Есүс хэлж байна. Энэ гурвын хинэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна. Хэд тэр хүн түүнд инэрлийг үйлдсэн нь гэв. Яалтчгүй хариулж байгаа сте. Самар мамаар илэрхийлэл байхгүй болчихгоос Левит хүн самар хүмүүс тийм уламжилсан те тэр хүн бол тийм бол тийм гэсэн тийм ойлголт биш. Зөвхөн тухайн үйлдэлийг харж байгаа сте. Үр жимс үйлдэл зүрх сэтгэл хайрыг харж байгаа сте. Түүнд инэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд явж үүний айдал үйлдэх төн гэсэн. За энэ болохоор хөрш гэж хин юм бэ гэдэг талаар Есүс хэлсэн үг. Тэгэхээр энд самар байна уу, харь байна уу, леви байна уу, дахилч байна уу, бүр Херод хаан байна уу, юдэ хамгийн дээд юдэ байх нь хамаагүй. Тэр хүний зүрх сэтгэл хормоо гэсэн ойлголт яриад байгаа юм байна. Сайн сайхан хайр. Тэгэхээр тэр хэн байх нь хамаагүй, хүн бол хүн гэсэн санаа. За одоо бүгд харъя. Одоо цаашаага гэлс явна. За одоо ингэж байна. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл гэж Есүс хэлсэн. За дайснуудаа хайрл. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл гэдэг энэ үгийг та бодохдоо юу гэж бодох ёстой вэ гэхлээр нөгөө юдэчүүдийн бий болгоод зохиогоод бий болгоцсон дайсан гэсэн үг шүү. Түүнээсээр Давидын хэлжсэн дайсан биш. Тэр бол ёрм муугийн. Тэгэхээр юдэчүүдийн бий болгоцсон одоо та нар дайснаа үдсий яад гэж сонссон гэж байгаа тэр дайсан ярьж байна. Тэр нь юм блэ? Харь үндэстнүүд. Юдэчүүдийн бурханд итгэдэггүй хүмүүс, юдэчүүдийн бурханы эсрэг босдог хүмүүсийг хүртэл хэлж байгаа шүү. Хүмүүсийг хэлж байна. Тэгэнгүүтээ дайснуудаа хайрл гэж Есүс хэлж байна. Энэ бол Есүсийн хэлсэн шинэ гэрээний тушаал. Өнөөдөр бидний үнийг хийхээр дуудагдсан гэсэн үг. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Одоо эндээс хардаа та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгэхээр хардаа 44 дээр хэлж байна. Дайснаа хайрл гэж хэлж байна. Дайсныхаа төлөө залбир гэж хэлж байна. За одоо эндээс хараарай. 45-аас одоо та ерөнхийдөө энийг хараад явчихвал болох байх. 45-аас тэгснээрээ та нар тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болноо. Бурхны хүүхдүүд одоо энэ дээр ярьж Бурхны хүүхдүүд гэж ямар хүмүүсийг хэлдэг юм? Бүгдээрээ эндээс гаргаж ирээ. Тэгээд шагнал бий гэдэг нь дараа нь гарч ирнэ. За тэгснээрээ та нар гэхээр яаснараа юм? Дайснаа хайрласнараа. Дайсныхаа төлөө залбирснараа бид Бурхны хүүхдүүд өнөөдөр Авраам юдэчүүдийг яриаггүй. Бурхан дээр очих цор ганц зам үнэн ам бол Иохан 14:6 байлуу те тэр хавцаа байгаа шүү. Буруу хэлсэн бол та олж мэдээрэй. Би бол зам үнэн ам гэсэн байгаа. Бурхан дээр очих цор ганц мөнхийн ам бол Есүс. Тэгэхээр Есүсээр дамжиж л бид нар Бурханы хүүхдүүд болох боломжтой. Тэгэхээр Есүсийн дотор л бид нар Есүсийн сүнсийг л бид нар авснараа Пентекостийн өдөр Есүс дээш наананд 50 хоногийн өмнө наан яваад 50 өдрийн дараа өөрийнхөө сүнсийг доош нь болгодог шүү дээ. Ариун сүнс. Есүсийн сүнс. Тэгэхээр Есүсийн сүнстэй Есүсэд итгэсэн, Есүсийн дотор гим нүглийнхээ асуудлыг шийдсэн, Есүст найддаг, ариун сүнсээр л амьдардаг, амьсгалах агаар мэт. Байгаль хүн өхөн шүү дээ. Ингээд бариад ах юм бол тэгэхээр тэр ариун сүнс амьсгалах агаар чи ариун сүнс байхгүй. Тэгэхээр ариун сүнсээр явдаг тэдгээр хүмүүсүүд дайснаа хайрлж чадна. Тэдний төлөө залбирч чадна. Нөгөө нэг Матай 5:3 сүнсэндээ ядуу хүмүүс буюу ядуу хүмүүсүүд хангамж нь ариун сүнс. За тэгж юм. Тэнгүүтлээ харъя бүгдээрээ. Бурхны хүүхдүүд. За одоо ингээд юу харъя бүгдээрээ. Бурхны хүүхдүүд гэдэг энэ үг Матай одоо бүгдээрээ бүлгийнхаа хам сэдвийг зүгээр бодохлоор нөгөө нэг 9-ийн ерөөлтэй гэдэг үг байгаа шүү дээ. Тэрний одоо 9 дугаар ишлэлээр байгаа. Хиддэх нь байна да та дараа тоолчаарай. Амар тайвныг тогтоогсож ерөөлтөе. Тэд Бурхны хүүхдүүд гэж хэлэгдэх болно гэж өстөрөө байгаа. Дээш нь жоох явуулах юм бол байгаа. Тэгэхээр хардаа та энэний учир холбоог нь боддоо. Дайснаа хэлсэн шүү дээ. 45 дээр 44 дээр харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарын хавчигчдын төлөө залбир, дайсныхаа төлөө залбир гэж хэлж байна. Ингэснээрээ дайсан гэдэг ойлголт юу вэ? Ерөнхийдөө дайн тулааны үед яригддаг шүү дээ. Үүмэн самууны үед, бослогын үед яригдана. Тэгснээрээ та нар тэнгэрт эцгийнхээ хүүхдүүд болноо. За тэгээд 9 дээр юу гэж байгаа вэ? Амар тайвныг тогтоогсод Бурхны хүүхдүүд гэж байгааз. За энэ дээр хардаа дайснаа хайрлж тэдний төлөө залбирсад Бурхны хүүхдүүд. За энэний та учир холбоог нь хардаа. Бидний амьдралд дайсан гарч ирлээ. Бидний амьдралд амар тайван бусын ороо бусгай юм бий боллоо. Хүмүүс асуудлууд гарч ирлээ. Тэр байдлыг бид нар яаж амар тайван болгож болохоор байна? Энд нарийн мэрэгэн ухаан байна.
нөгөө сонсогчтой сонсогтун гэдэг шиг ариун сүнстэй хүн бол та үнэхээр энийг учрын зүгийг та хараарай. Бидний амьдралд биднээс өр нэгсэн, биднийг даралж марлсан аимшигтай тэр биднийг одоо энэ дараадаа хавчдаг. Бидний бурхны үзэн яддаг. Түрүү хэлсэн шүү дээ. Үзэн яддаг. Бидний бурхны эсэг босдог хүмүүсүүд би хүмүүс цаадах юм яриаггүй, би хүмүүс нь яриад байгаа. Тэдгээр хүмүүсүүд биднийг дайлсан, тэдний хавчдаг хүмүүсийн төлөө бид нар эхэлж хайрлах ёстой гэж байгааз. Бид нар өөрсдөө бурхны дайсан байсан шүү дээ. Би мөн муу зөвхт бус байсан. 1-р Иохан 4:19-ийг та дараа нь хараарай. 1-р Иохан 4:19 дээр байгаа. Би өөрөө эхэлж намайг бурхан хайрлсан учраас би өөрөө яг тийм бузар муу дайсан бурхныг хавчдаг, итгэгчдийг хавчдаг, бузар муу харь үндэстэн гэж Есүс итгэгчдийг бид нар Монголын шашин бол буддын шашин, бөөгийн шашин, юу бузар муу Монголыг эзлэх гээд байна гэж янз бүрийн байдлаар бид нар хавчдаг, тэднийг үл доошоодог. Тийм байхад бузар муу байхад гим нүглийг дотроо хүсэмжилдэг. Тийм байхад эхлээд 1-р Иохан 4:19 дээр байгаа. Бурхан биднийг эхэлж хайрлсан. Тийм учраас бид нар дайснаа хайрлах боломжтой болжээ. Тэгэхээр ингэж хайрлаад тэгээд тэдний төлөө залбирдаг. Хамт байхад нь хайрлна. Салаад явахдаа бид нар тэдний төлөө залбирна. Аврал аваасаа тэд нар бурхныг ойлгож зүрхэн зөөлрөөсөө махан зүрх өгөөсөө эзэн тэднэрт итгэлийг өгөөсөө нүдийг нээж өгөөсөө үзэн ядах тэр зүслийг нь одоо үннээ олж харж сүнсэндээ ядуу гэдгээ олж харах болтугай гэсэн эдгээр залбирлууд хийж байгаа чинь өөрөө амар тайвныг тогтоож байгаа гэсэн үг. Бурхны хүүхдүүд ардаа би та нарт хэлье. Дайснуудаа хайрл, хавчэгчдийн төлөө залбирал. Тэгснээрээ та нар тэнгэр дэх эцгийнхээ бурхан аавынхаа хүүхдүүд болно. За одоо харж байгаарай. Одоо эндээс нэг нарийн зүйл гарч ирнэ. Бурхан аав өөрөө ямар аав юм бэ? Бурхан аав өөрөө хэрхэн дайснаа хайрладаг юм бэ? Дайснаа гэдэг нь би түрүүний ярьсан Эфес 6-гийн юу яриаггүй шүү. Эфес 6-гийн 12-ыг хэлээгүй шүү. Энэ Давидыг хэлсэн тэр Эфес 6-гийн 12-ыг хэлээгүй. Харин Давидын хэлж байгаа тэр Эфес 6-гийн 12 дээр байгаа Давидын дуулал дээр хэлсэн тэрийг хэлээгүй. Харин Есүсийг хэлсэн нөгөө нэг хөрштэй Самарын жишээн дээр гарч ирсэн тэр хүн хэн байх нь хамаагүй хүн гэдэг утгаар ярьж байгаа шүү. Бурхан хэрхэн бузар муу, зөвхт муу хүмүүсүүдийг хайрлсныг бүгдээрээ харъя. За. Учир нь муу. За. Энд дээр хар да. Бурхан аав хэрхэн хайрлж харъя бүгдээрээ. Учир нь муу ба сайн дээрч нараа тэрээр мандуулж нараа бурхан мууч хүн бай, сайн ч хүн бай дээр нь нараа мандуулдаг. Энэ тарда нөгөө дайсан гэдэг чинь зөвхөн хүн гэдэг утгаар яриад байгаа шүү дээ. Би түрүүн жоохон дэлгэрүүл чааш нухсан болохоос биш. Яг энэ Матай 5:43 дээр бол энэ дайсан гэдэг ойлголт чинь дандаа хүн яриад байгаа шүү. Ямар ч хамаагүй хүн гэсэн үг. Та нарын дайсан гэж бодож исэн харь хүмүүс чинь хүртэл самаар мамаар ямар ч хүмүүс чинь өөрөө тэдгээр хүмүүс чинь муу байж болно. Гэхдээ хардаа учир нь мууч бай, сайн ч бай тэдгээр хүмүүстээр бурхан нараа мандуулдаг. Цуврал алуурчин хүрт өглөө босохдоо нар хардсан шүү дээ. Та мэдж байгаа те. За. Зүвт болоод зүвт бус дээрч бороо оруулдаг. Зүвтч бай, хулгаачч бай, үнэхээр мундаг зүвт хүнч бай, ямар ч хүн бороонд алхаал явждаг. Бороо дээрээс нь орч. Энэ юу юм бэ? Бурханы тэр ямар ч хүнийг хайрлах сэтгэл байхгүй. Энэ бол бидний тэнгэрт байгаа бидний бурхан аавын сэтгэл. Тэгэхээр өнөөдөр бид нар бурханы хүүгүүд үрчлэлийн ариун сүнсийг авч ууган хүү Есүс Христийн дотор бид нар бурханы хүүхдүүд, охид хүүгүүд, хан хүү, гүнжнэр болсон юм бол бурхан аавтайгаа адил байхын тулд яах нь вэ? Бид нар мандж байгаа нарыг хүртэл харж тэндээс бурхан аав бүх хүмүүст нар харагдаж байна. Бүх хүмүүст хайртай. Үүний адил би ч гэсэн гэж хайрлах. Тийм юмыг бурхан Есүсийн ярьж байгаа тэр 6 дахь фарисеучуд хуулийн багш нараас хэрхэн яаж илүү байх тэр Тэнгэрийн хаанчлалын тэр хэм хэмжүүрийг ярьж байна. Дайлсан гэдэг тэр ойлголт намайг хавчдаг хүмүүсүүдийг би хэрхэн яаж хайрлах тал дээр Есүс одоо бид нар зааж байна гэсэн үг. Бурхан аав шиг хайрлаа гэж хэлж байна гэсэн үг. Та нар за одоо чааш нарыг бүгдээрээ. Одоо энэ дээр хар да. Би эндээс нэг ингэсэн. 46-аас одоо бүгдээрээ 47-г харъя. Муу хүмүүс, муугийн хүүхдүүд. Одоо түрүү ингэсэн шүү дээ. Муугийн хүүхдүүд дээрч бурхан нараа мандуулдаг. Бас зөвхт бус буюу муу хүмүүс дээрч бурхан бороогоо оруулдаг.
За одоо тэгвэл та нар үнэхээр тийм сайн, мундаг гэдэг байгаа юм бол тэгээ Авраамийн үр удам би фарисеучуудын тэр өнцгөөс ярьж байгаа шүү. Авраамийн үр удам юдэчүүд л зөвхөн хөрш болоод харь үндэстнүүд бүгдээрээ дайснууд болчдөг гэдэг иймэрхүү ойлголт яриад байгаа юм бол та нар ингэж хөрш дайснаа үзье ядаж сонссон юм бол буюу саяны ярьж байгаа ийм ойлголт гэдэг байгаа юм бол та нар үнэхээр тэгвэл тэр дайсан гэд ноход гэж яриад байгаа харь үндэстнүүдээсээ үнэхээр өөр юм уу гэдгийг нь одоо харуулж ийн гэсэн, илчилж ийн гэсэн үг. Муугийн хүүхдүүд юу гэдэг вүлээ? Исламын шашинтай хүмүүс, гаж урсгалын хүмүүс ч юм уу, эсвэл буддаа ч юм уу, бөөнөр ч юм уу, хамаа байхгүй, эсвэл бурхан итгэдэггүй ч юм уу, эсвэл алуурчд ч юм уу, ямар ч хүмүүс энэ дэлхийд байгаа бузар муу таны бодож сэтгэж болох ямар ч бузар муу хүмүүс дараа хоёр зүйлийг үйлддэг. Харъя бүгдээрээ. Зөвхөн өөрийг нь хайрлагч шиг л хайрладаг. 46-г бүгдээр харъя. Та нар өөрсдийг чинь хайрлагчдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх юм бэ? Татвар хураагчид ч хүртэл ийм үйлддэг босуу. Татвар хураагчид гэдэг бол тухайн үедээ юдэ хүмүүс мөн мөртлөө ромчуудын дор орж, ромч өөрсдийг нь заавчлаарай. Өөрсдийг нь дарлаж байгаа, өөрсдийг нь эсрэг бурхныг нь доромжилж байгаа тэр харь хүмүүсүүдийн гар хөлн болоод юдэчүүдээс мөнгө саадаг, татвар авдаг тийм хүмүүс байхгүй юдэ хүмүүс мөртлөө. Тэгэхээр татвар хураач одоо хараа Матай номыг бичсэн хүн чи өөрөө татвар хураагч штэ. Та ингэ бодоорой. Есүс бурхан яаж Есүс яаж ийм муу хэлэгддэг ийм хог шаад нийгмийн хог шаад болсон тэр хүмүүсийг ийм агуу хүн болгож байна. Матай ч гэсэн өөрөө хаанчлалын төлөө эцэстээ амиа итгэлийнхаа төлөө Есүсийн төлөө амиа өргөөд дуустдаг. 12 дагалдагч нар бүгд амиа өргөсөн. Чуулганы түүхэнд байдаг. Тэгэхээр ийм гайхалтай нэгэн болж өөрчлөгдсөн байгааз. Тэгэхээр бузар муугийн ямар ч энэ дэлхийд байгаа бузар муу хүн зөвхөн өөрийг нь хайрладаг хүнийг л хайрладаг. Ямар ч муу хүн хайр хүсдэг байхгүй. Тэгэхээр тэр хайранд таарсан хин нэгэн адилхан муу хүн ч юм уу, муу ээж аав ч юм уу, муу хань ижил ч юм уу, муу хамтрагч ч юм уу байж л таараа. Тэгэхээр тэр хүнийгээ бол хайрлаж чаддаг. За хоёрдугаарт тэтгэр хүмүүс зөвхөн тэр ах дүүстэйгээ тэр ах дүү болсон ах дүүсийн холбоо болсон адилхан муу ч юм уу, адилхан дээрэмчид тэтгэр хүмүүсийг хараад мэдлдэг. Бусдаас ялгаад ой сайн уу хамсаатан минь, танил минь, найз минь хайраар холбогдсон, хамтдаа бусдаг хүн алдаг, хамтдаа хүмүүс дээрэмддэг, хүн хүчнэддэг найз минь гэдээ хоорондоо мэдлдэг байхгүй юу? Энэ үйлдэл хамаагүй гэсэн санааг Есүс хэлэх гээд байна шүү дээ. Мэдлэх, мундаг мэдлж байгаа чинь та нарын тэр хайрыг илэрхийлэл ерөөсөө биш. Хөрш гэдэг илэрхийлж тэ хайрыг илэрхийлэл биш. Одоо бүгдээр харъя. Та нар өөрсдийг чинь нөгөө мундаг өөрсдийгөө Бурхны ард түмэн гэдэг хүмүүс хэлж байна. Өнөөдөр бол бидний итгэгчид шүү. Чуулганд явдаг баптизм хүртсэн байх чи хамаа байхгүй. Би дандаа пасторудаа хэлээд байгаа боловч би цаагаараа зүгээр юу хэлээд байгааг та анзаарж байгаа бол байж болох энэ нэг итгэл Христ итгэлийн амьдралынтай хамгийн бурханд ойр хүмүүс ихгүй манай пасторууд үгийн үйлчлэгч нар чинь. Гэхдээ тийм хүмүүс хүртэл би жоохон тэр үр жимс тал руу те итгэл тал руу үйлс тал руу хандаж би яриад байгаа шүү. Та зөв ойлгоорой. Тэгэхээр та тэр хүн пасторч бай ямар ч хүн бай хамаа байхгүй. Тэ одоо энэ дэр хэлэх гээд байгаа санаа байгаа шүү. Өөрсдийг нь хардаа хайрладгүй хүнийг хайрлах юм яриад байгаа байхгүй. Гэтэл өөрсдийг нь хайрладаг хүн хайрлаа явах юм бол бид нар хэн байх нь хамаа байхгүй. Итгэгч мөн ч бай биш ч бай, итгэгч биш хүмүүс хүртэл энэ үүнийг үүлддэг. Тэгэхээр энүүгээрээ бид нар нэг амар мундаг онцгой орцсон хайрын хүмүүс биш байхгүй юу? Ямар ч хүмүүс ийм хайрыг илэрхийлдэг. Тэгээд хардаа та нар зөвхөн ах дүүстэйгээ цуглааныхаа хүмүүстэйгээ мэдлээл тэ цуглааныхаа хүмүүстэйгээ ингээл хоорондоо нөхөрлөөл тэ эсвэл эсээрээ нөхөрлөг ч юм уу шинэ хүмүүсээ гадуурхдаг ч юм уу би бүр нарийн ярих гэдэг юм л та ерөнхийдөө юу ярих гэдэг мэдж байгаа. Тиймэрхүү мэрвэл бид нар чинь ялгааг болчихж байгаа байхгүй юу? Ямар ч хүмүүс пракс үүсдэг, ямар ч хүмүүс дотно хүмүүстэйгээ найзлал явдаг үстэй. Гэтэл бурхан энийг яриад байна. Есүс та нар зөвхөн ах дүүстэйгээ мэдлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Есүсийн миний сүнсийг авсан Христ надад итгэдэг Тэнгэрийн аанчлалын үе залгамжлагч нар амар тайвныг тогтоогсод гэдэг мөртлөө ийм хийгээ та нар ялгарчлаа та нарын байдал зөв болчлоо гэж та хэлэх гээд байгаа юм үгүй ээ. Фарисеучуд ч биш ямар ч хүмүүс харь үндэстнүүд бузар муу гэмтнүүд хүртэл энийг чинь хийдэг штэ. Яаж ялгарх юм бэ? Яаж гэрэл давс болох юм бэ бид нар? Харийнхан ч хүртэл ингэдэг болсон. За одоо тэгээд 48 дээр одоо харин ялгаатай та ямар байх ёстой одоо бүгд сүүлийн хэсгийг харъя. 48 дээр юу гэж байна? Тиймд ялгаагүй. Ямар ч ялгаа байхгүй. Та юу ярьдаг байх чи, юу номлодог байх чи хамаа байхгүй. Хайран дээрээ
бусдыг үнцэнж, бусдыг өөртөө хамааруулах тэр тал дээрээ хөрш гэж хэлэх тэр тал дээрээ та ямар ч хүнийг ингэж хээ сайн уу ингэж ингэх тэр нэг гоё алгаад илгэсэн сэтгэл байхгүй бол та хин нэг ялгуулж л байгаа тэр хүнийг та дайсан мэт ингээл хамаарлаасаа гаргаж штэ. Тэгэхээр та нар ямар ч ялгаагүй байна. Тийм учраас одоо ярьж байна 48 дээр Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг. Яаж төгс байсан юм? Түрүүхэн хэлсэн штэ. Бузар муу дээр бузар мууч бай, сайн ч бай, ямар ч хүмүүст нараа мандуулдгаараа төгс байгаа байхгүй юу? Зөвхт ч бай, зөвхт бусч бай, авралт хүрсэн ч бай, авралт хүрээгүй ч бай, бүх хүмүүсийн дээр бороогоо оруулж байна. Энэ ерөнхий илчилтээр юу илэрхийлж байна? Есүсийг илэрхийлж байгаа. Есүс ямар ч хүмүүс Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд нь итгэгч хинч бузар мууч бай, зөвхт ч бай, мууч бай, ямар ч бузар муу гэмтэн бай, хинч хүүд нь итгэх юм бол мөн хамтай болно. Тэгэхээр эн чинь Бурханы төгс байдал, төгс хайр. Тэгэхээр тийм Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг буюу бид нар өнөөдөр энэ нийгмийн ч юм уу эсвэл чуулганы хин нэгэн ямар нэгэн хүний ч юм уу те дайсан гэж болгоод байгаа. Одоо таарда би нэг чухал аль бие усаар хэлээ. Гаж урсгалын гэж яриад байгаа хүмүүсүүд би өөрийнхөө хувьд аль биесээ хэлж байгаа шүү. Өөрийгөө илэрхийлж байгаа. Заримдаа бид нэг ингэж юм. Медиа ертөнцид бол байнга байгаа. Гэхдээ яг хаа сошиал ертөнцид жоохон ялгаатай л та. Гэхдээ бид нар ялгаатай ч гэсэн энэ үйлдэлээрээ бид нар бузар муугийн үрийг сулах үедээ юу вэ гэхээр гаж урсгалын хүмүүс чинь хардаа түр яриад байгаа шүү дээ. Гаж урсгалын хүмүүс чинь бидний дайсан биш шүү дээ. Адилхан хөрч байхгүй юу? Намайг алгацсан тэр л хүн гэсэн үг. Сүнслэг утгаар ярихад бол цаана байгаа бузар муу нь 4 Эфес 6:12. Тэдгээр ахын дүүснэрийг маань солонгосч ба монголч хамаа байхгүй. Тэдгээр ахын дүүснэрийг маань тархийг угаасан тэр бузар муу сүнс нь байхгүй юу? Яаж түрүүн би өчигдөр хэлсэн шүү дээ. Батаг хэрхэн бид нар бузар муу сүнснээс нь салах тэр бидний халахам юу вэ? Агапе хайр байсан шүү дээ. Өнөөдөр бас ярьж байна. Дайсны хайр л гаж урсгалын хүмүүсийг ч гэсэн таны амьдралд одоо миний 10 жилийн нэг охин ээж бурханд явж байгаа сураг байсан. Дээр нэг хальт тааралдсан. Бас би нэг удаа ээжигээ эмнэлэгт харж байхад бас нэг ээжигээ харж байгаа нэг ээж бурхны нэг охин надтай тааралдаад ээжигээ харангаа бид нар ярилцсан. Тэр үед тэр охин 1 жил явсан байсан л да. Тэгээ би ярилцах үедээ би өөрийнхөө итгэлээ ярьсан. Тэр өөрийнхөө итгэлийг ярьсан. Төгсгөлдөө юу болж өөрсөн гэж би одоо тэгвэл яах вэ гэж дууссан шүү дээ. Амар өвдөлтөй би уйлмаар санагдаж байгаа шүү дээ. Ингиж солонгос биш ээ. Солонгос ч дайсан биш ээ. Солонгосын тэр хинж үйдэн тэр хүмүүс ч дайсан биш. Цаана байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нар яг адилхан тийм дайсан бий болох магадaltaй шүү дээ. Яаж вэ? Үгээ яг зөв судлахгүй бол эсвэл мэдж байгаа үгээ та үйлдэхгүй бол тэр бузар муу чинь халдварлал коронавирусээс аюултай энд бидний дэргэд явж байгаа шүү дээ. Тэгэхээр дайсан гэдэг чинь гаж урсгалын хүмүүс биш ээ. Ээж урхан мормон чинь тэр хүмүүс нь дайсан биш шүү ахын дүүснэр минь. Гол нь цаана байгаа тэр худал хуурмаг Библийг буруу тайлбарлаж байгаа, буруу юмд итгээд яваад байгаа, итгүүлж байгаа тэр худал ойлголт мэхлэлт нь баггүй юу? Тэр бузар муу харанхуй хүч буюу цаана хинч харагдахгүй байна. Зөвхөн тэр цэцгэ гэдэг тэр охин л харагдаж байна. Гэтэл тэр охин чинь Бурханы хайртай охин шүү дээ. Бурхан тэрийг аврахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм учраас амьд явуулаад байгаа шүү дээ. Амьд явуулаад байна. Хугацааг нь сунгаал байна. Нэгүсэл авах хугацааг нь бий болгохоо сунгаал байна. Бид нар тэгээ сошиал ертөнцийг ч гэсэн ашиглаж боломжоор тэгээ түр юу гэлээ? Дайсны хайрл гингүүтлээ хавчигчдын төлөө залбир, дайсныхаа төлөө залбир. Тэгэхээр бид нар Монголд байгаа энэ гаж буруу урсгалыг хууртагдсан монгол хүмүүсүүдийн төлөө залбирдаг баймаар байна те. Энийг бүгдээр ярья. За тэгээд яагаад энэ ярьсан бэ гэхээр Тэнгэрлэг эцэг чинь төгс байсан шүү дээ. Яаж төгс байсан бэлээ? Түрүүн бороо ямар ч хүмүүсийн дээр бороо оруулсан, нараа мандуулсан. Бас энэ цаана юу илэрхийлсэн бэ гэхээр Есүс бүх хүмүүсийн өмнө ирсэн шүү дээ. Фарисеучуд тухайн үед гаж урсгалыг бий болгоцсон байсан. Гаж урсгалыг хүмүүсэнгүүтээ баяртай хаалга хаа гэж хэлээгүй шүү дээ. Петрээр хаалга хаалгуулаагүй шүү дээ. Ярилцаал хэлсэн шүү дээ. Тэгээ фарисеучудаас хэн аврагдлаа? Миний мэд Никодем аврагдсан шүү дээ. Иохан 3 дугаар бүлэг дээр байгаа. Дараагаар нь Есүсийг нас ороход тэр Иохан гэдэг хүнтэй хамт те булш муш руу аваадсан тэр хүн л юм шиг байгаа судалгаа модлага ярьж байгаа хүмүүсийг анзаарахаар тэгэхээр тийм хүмүүс байгаа байхгүй юу? Хин Паул ч өөрөө фарисей хүн байсан шүү дээ. Вау. Гаж урсгалын хүн байсан гэсэн үг. Би зүгээр тэгээ хэлчихье зүгээр. Та зөв ойлгоорой. Тэгэхээр ерөнхийдөө ийм хар да. Бурханы хүүхд. Тэгэхээр саяны зүгээр л бид нар тийм намайг хайрлаж байгаа миний пастор, миний тэ эсийн минь хүүхд ч юм уу эсвэл бол миний итгэлийн цуглааны анд мань намайг хайрлаж байгаа. Би адилхан хайрласнараа ваа би ч бас мундаг хайрын хүн шүү.
байхгүй. Бүгд ингэж хайрлаж байгаа. Тэрийг яриад шагнал байхгүй гэж байна. Хаана шагнал бий болохын тэнгэрт. Одоо энэ дээр хараа та ингэж шагналыг би хаанаас гаргаад ирчихв. Та энэ дээр би эндээс гаргаж ирсэн шүү. Та нар өөрсдийг чинь хайрлагсдгийг л хайрлвал ямар шагнал та нарт байх юм бэ гэж байгаа. Тэгэхээр өөрсдийг минь хайрладаг, үзэн яддаг, хавчдаг хүмүүсийг хайрлвал шагнал байна гэсэн санаа учраас би энд бичсэн шүү. Бурхны хүүхдүүдэд л шагнал байгаа. Тэр нь ямар хүүхдүүд Бурхны хүүхдүүдийн, ямар хүмүүс Бурхны хүүхдүүдийн гэхээр амар тайвныг тогтоогсод буюу амар тайвныг яаж тогтоохоо гэхээр дайснаа хайрласнараа, тэдний төлөө залбирснараа хүмүүсийг ярьж байгаа. Харин цаана байгаа муу сүнсийг нь Эфес 6-гийн 12-оор хоёуг дуулгаа өмсөөд цаана байгаа тэр харанхуй ёр муугийн эсрэг бид нар яаж тулдах юм гэхээр үннийг зааж сургаснараа шүү. Үннээр бид нар алхаснараа үнэн буюу тэр үнэн гэрэл давс тодорхой юм бол харанхуй шууд зүхтаана. Харанхуйд ямар ч хүч байхгүй. Худал хуурмагт ямар ч хүч байхгүй. Хичнээн мудаг гаж урсгалын хүн байсан гэсэн яг Библийн үгээр бид нар ингэ мэтгэлцэх юм бол яаж ч удсан тэд ялагдана байхгүй. Тийм учраас мэтгэлцэн тэд нар орохгүй тодорхой итгээд юу орвол сайн байна. Бид нар тэр хүнийг ах дүүгээ авармаар байна шүү дээ. Тийм учраас тэр зүйл бэлэн байхын тулд хайраа илэрхийлэхэд бэлэн байхын тулд өдөр болгон бид нар Библийг судалж байгаа нь хоёуг дуулгаа өмсөж чинь. Хоёр талдаа эртээ сэлэн чинь Бурхны үг гэж байгаа шүү дээ. Сүн сэтгэлийн заагийг нь олоод яс чөмөг хоёрын холбоосыг нь дундуур нь тасч авчдаг тэр үг чинь Бурхны үг байхгүй. Үнэн учраас. Тийм учраас бид нар цаана байгаа хайраараа Бурхны үгийг бариад ариун сүнсээр дамжуулан хайраараа бид нар гаж урсгалж байгаа юу ч хамаа авахгүй. Бидний үзэн ядж байгаа бөөмөө бүгд бидний ахын дүүс байхгүй да. Цаана байгаа бозор муу сүнслэг хүч. Тэгэхээр бүгд хамтдаа залбирэх хөө. Энэ зүйлийг бариад тэгээд манайхан шинээр энэ за амен гэж хамт байгаа баярлалаа. Бүгд хамтдаа тэгвэл залбирах та. За өнөөдрөөр ингээд 5 дахь бүлэг маань дуусж байгаа. Маргаашнаас эхлээд уулан дээр сургаад үргэлжлэж байгаа шүү. Есүс уулан дээр суугаад 12 дагалдагч 12 ч юм уу хэд чинь дагалдагч нартай болон тэг эргэн тойрны тэр олон мянган хүмүүсүүдэд хамгийн анхны 3 жилийнхаа баптизм хүрчээд цөл 40 өдрийн тэ мацаг барилт сүнслэг тулаанд гим нүглийн сорилтонд орохоор очоод ялаад гим нүгэл үлдэхгүй гарч ирээд тэгээд үйлчлэлээ хийгээ явж байгаа тэр үед ярьсан уулан дээр ярьсан бүлэг сургаалын хамгийн ихнийх нь одоо багц гэх юм уу хуулийг тэ хэрхэн яаж Тэнгэрийн хаанчлал руу орох вэ сүнсэндээ ядуу байснараа. Тэгээ цаашаа ингээд итгэлийн амьдралын хандлагуудыг ярьсан 9 хандлага те. Тэгэнгүүтлээ те бид нар гэрэл давс болж энэ хандлагаа тээгээд хувь хүнээ тээгээд тэгээд дэлхий рүү гарах тэр нийгэм рүү гарах ойлголт. Тэгээд гарахтаа хэрхэн яаж нөлөөлөх юм, яаж амьдрах юм гэхээр хуулийг бурхан Есүс өөрөө ганцаараа Есүс л хуулийг биелүүлсэн учраас Есүсийн дотор бид нар үргэлжлүүлэн энэ нийгмийн харилцаа, энэ хууль энэ дотор ингээд ариун сүнсээр дамжуулан ажиллана гэдэг юм ярьж байгаа. 600 иш татсны хамгийн сүүлчийнх нь өнөөдөр байлаа. Дайсан мэт тэтгэр хүмүүсийг нь бид нар хайрлна гэсэн санаа шүү. Хайрлна. Харин цаана нуугаа зүйлийг нь бид нар Давид шиг Эфес дээр байгаа шиг бид нар Эфесийг чинь Паул бичсэн шүү дээ. Фарисей өөрөө фарисей хүн байсан. За бүгдээр хамтдаа тэгээд залбирыг юу гэж залбирах вэ гэхээр 48 дугаар ишлэрээ залбирх хөө. Энэ дотор бүх юм агуулгадж байгаа юуны энэ хөө 5 дугаар бүлгийн сүүлийн дүгнэлт мөн өнөөдрийн ярьж байгаа хэсгийн дүгнэлт хэсэг учраас Бурхан Аавтайгаа адил төгс байх гэсэн энэ үгээр бүгд хамтаа залбирая. Ногооноор ингэж. Тэгээд тартаа энийг бид дуртахаа мартчих. Левит 19-ийн 2 дээр бас байгаа. Бурхан Аав чинь ариун байдаг шиг та нар ариун байгаарай гэсэн. Нөгөө төгс байхын тал дээр иш татсан байсан. Би тэр нь тавьсан. Дид хул 18-ийн 13 дээр Бурхан Аавтайгаа адилхан гимгүү бай гэсэн санаа. Ариун бай, гимгүү бай. Тэгээ энэ болгоны шин цаана дахиад гоё ингээд ирэл хайгуул шин эзэн үннүүдийг яаш шүү. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг та цааш нь судлаарай. За бүгдээр хамтдаа энийг бариад залбирая. Бурхан Аавтайгаа адил төгс байх гэдэг ойлголтыг бүгдээрээ зөвхөн энэ үгнээс илэрж байгаа биш. Өнөөдрийн энэ цагаар яригдсан тэр том сэдвээр нь ярина шүү. Залбирах гэж оролдоорой. Бас өнгөрсөн 7 хоногуудын турш би болсон, өдрүүдийн турш би болсон тэрийг бодоод эзэн бурхан минь таньдаа би талархъя. Эзэн та бол бурхан аав минь та бол хамгийн төгс яагаад вэ? Танд ямар ч хар толб байхгүй. Танд ямар ч сэв дутуу учир дутагдaltaй юм байхгүй. Танд ямар ч гин байхгүй, ямар ч бузар муу гэж байхгүй. Таныг шүүж болох ямар ч тийм сэв гэж танд байхгүй.
Энэ бүгд үнэхээр агуу эзэн. Энэ бүгд хайраараа, агапе хайраар энэ бүгд бий болдог. Таны шудраг байдал, агапе хайр, таны шудраг байдлыг алгасахгүйгээр, шудраг байдлыг нь хүчингүй болгохгүйгээр хуулийг бүрэн биелүүлж бусдыг аварч чадсан тэр хайр бол агапе хайр. Энэ хайр бидний дотор байснараа эзэн минь бид ариун байж, ариун сүнсээр дамжуулан ариун байж, гимгүү байж, сүнсээрээ амьдран сүнслэг хүслээ, сүнслэг хоолоо эзнэрээ сүнс махбодын эсрэг, махбод сүнсний эсрэг хүсдэг. Тэгэхээр бие биенийхээ хооронд нь тулалдах энэ тулалдаанд бид сүнсний тал зогссноор дотор минь байгаа инх тайвны ариун сүнсээрээ бид нар хоолсноор тэгээд өнөөдөр бид нар эзэн махбодын хүслүүдийг яалж чадна. Мөн эзэн минь эдгээр ярьж байгаа энэ 6 ойлголт цаашдаа болох Тэнгэрийн аанчлалын аливаа бүх зүйлсийг зөвхөн сүнсэндээ ядуу байснараа бид хангамжаа тэр хэрэгцээгээ буюу ариун сүнсийг Есүс Христийн доторх зөвхт байдал, нэгүслийг, хуулийн зөвтгөлийг бид нар авдаг үлээ эзэн минь. Тэгэхээр эдгээр бүх ойлголтуудын цаана асар чухал үннүүд байгаа учраас итгэлийн ахын дүүс нар маань бид бүгдээрээ эзэн ойлгох ёстой үндсэн суур ойлголтуудыг, үннүүдийг эзэн маш сайн ойлгож чадсан байхын тулд та үргэлжлүүлэн таныг судлах энэ үгийн цагтаа та хамт байж өгөөрэй. Эзэн минь дахин нөхөд сонсож байгаа итгэлийн ах эгч нар дүү нартай минь та бас хамт байж өгөөрэй. Эзэн үг хаана байна? Тэнд таны эрх чөлөө үнэн чөлөөлөлт байдаг учраас эзэн минь та хаа байгаа тунхаглагдж байгаа газар болгон ариун сүнс та өөрийнхөө ажлыг хийгээрэй. Тэгээд эзэн минь аав та төгс байдаг шиг бид төгс хайраар бүгдийг далдалдаг, бүгдийг илчилдэг, бүгдийг өршөөж нэгүүлсдэг, бүгдийг олж илрүүлж, бүгдийг салгаж, бүгдийг устгадаг тэр гайхалтай хайрын дотор эзэн минь бид үнэхээр тантай адилхан төгс болох болно. Эзэн тэгээд танд энэ цагийн төлөө талархаж байна. Есүс Христийн нэрээр амен. За баярлалаа, хамт байсан баярлалаа. Тэгэхээр маргааш уулзтлаа, баяртай. За тэгээд постын маань ихэнд байгаа тэр анхааруулах хэсгийг та дахиад уншаарай. Мэдж байгаа ямар агуулгатай байхыг та мэдж байгаа. Гэхдээ би заавал дурдж байна. Яагаад вэ гэхээр олон янз бүрийн зүйлсүүд бий болох магадaltaй учраас бид аюулгүй байдлаа бодож дурдж байгаа юм шүү. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ хаанчлалынхаа төлөө эргэн эдгээр зүйлсүүдийг та миний тавьсан нэг подкаст буюу аудиог нь би тавиад байгаа шүү дээ. Гоё ай маятай. Тэгэхээр тэрийг та татж авч болж байгаа шүү. Тугаасаа татж аваад тэгээд хаа газараа аял зугаалгаар явахдаа ч юм уу 100 ч юм уу те яг энэ хэсгээр та уншиж байх та аудиог нь сонсонгоо явуул машин дотор явж явахдаа ч юм уу те автобусанд явж явахдаа ч юм уу сонсоод явбал гоё шүү. За тэгээд маргааш уулзтлаа баяртай. За шалаа.